Байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. Тэг өнөөдрийн миний оруулах уншлагын сэдэв болохоор одоогоос 5 сарын өмнө орсон байсан. Та бодож байгаа хүнтэйгээ яг яагаад учирсан бэ? Одоо учирсан зорилго, шалтгаан гэж маш том зүйл байгаа шүү дээ бүхэл харилцаанд. Тэгээд тэр нь яг юу юм бэ гэдгийг бид нэр мэдэж авах болно. Тэгээ би өнөөдөр болохоор нөгөө нэг энергийн шалгалт гээд ер нь бол хүмүүс айгүй их асуудаг. Тэгээ би энергийн шалгалтыг ер нь бол одоо ийм харилцаа холбоотой хамааралтай уншлагууд дээр бол айгүй их оруулдаг. Бүр ингээ хоёр талаас нь задлаад хийдэг. Гэхдээ ингээд та тэр хүнийгээ одоо яг юу гэж бодож ийн, нөгөө хүн чинь таныг яг юу гэж бодож ийн гэдэг байдлаар хийдэг байхгүй. Тэгэнгүүт ингээл яах вэ? Одоогийн нэг бодол энтрэн ч юм уу гарч ирээд маш удаан явж байгаа. Энийгээ бас би сонирхолтой байлгах хүднээс жоохон өөрчлөхөөр шийдсэн. Тэгэхээр өнөөдөр эхлээд YouTube бичлэг дээр бид нар юг харах вэ гэд тэгэхээр та яг одоо энэ бодож байгаа хүн байгаа шүү дээ. Энэ хүнтэйгээ харилцаагаа өөрөө цаашид яг яахыг хүсэж байгаа юм бэ? Та харилцаан дээр цаашид яг яах хүсэлтэй байгаа, ямар зорилго танд байгаа, ямар интеншн байгаа гэдгийг харна. Нөгөө талд нь болохоор таны энэ бодож байгаа хүн чинь тантай харилцаагаа цаашид яг яах хүсэлтэй байгаа юм бэ? Тэр хүний одоо энэ харилцаан дээрх зорилго нь юу байна вэ? Алсын хараа нь юу байна вэ гэдгийг харна. Тэгэнгүүт таны яг цаашдын одоо бодож байгаа зорилго энэ төр чинь таарж байгаа юм бол энэ таны уншлага мөн гэсэн үг. За тэгээд плюс те бинго нөгөө хүнийхээ бас зорилго нь юу байгаа юм бэ гэдгийг мэдчихнэ. Тэгээд та яг энэ хүнтэй өөрөө яг яагаад учирсан юм бэ? Та яг энэ хүнтэй яагаад учирсан гэдгийг харах болно. Нэмэлт дээр болохоор бид нэр юг харах уу гэд тэгэхээр энэ хүн чинь одоо нөгөө талд байгаа эсрэг хүн чинь тантай яг яагаад учирсан гэдгийг харах болно. За тэгээд та хоёрын харилцааны ирээдүй ямар байх вэ? Та хоёр магадгүй те нийлэггүй байгаа бол юу нийлэх нү, харилцааны ч урт хугацааны ирээдүй ямар байх вэ гэдгийг харна. За тэгээд хамгийн сүүлд болохоор та одоогийн яг энэ харилцаан дээр яаж хандвал, та яг юу хийвэл хамгийн зөв юм бэ гэдгийг харах болно. За ингээд цаанаас нь унгаасан 3 бүлэг харагдаж байна. Эхний бүлэг болохоор zebra буюу тахь гал мах бодтой амьтан байгаа. За хоёрдугаар бүлэг болохоор агаар мах бодтой Firefly буюу гэрэлт цох. За 3 дугаар бүлэг болохоор Lion буюу арслан бас гал мах бодтой амьтан бууж ирсэн. Тэгэхээр энэ бүлгүүдээс харж агаад одоо энэ картуудаас харж агаад хамгийн татагдж байгаа дүрсээ сонгоод тэгээ уншлагаа сонсоорой гэж зөвлөмөр байна. Одоо уншлах руугаа орцгоё. Тэгээ дээрэс нь нэг нэмэлт мэдээлэл хэлэхэд би хаалттай групптэй бас олж байгаа. Тэнд маань одоо ингээ бүртгүүлсэн хүлээж байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол 2 сарын 1-ээс эхлээд хаалттай группуд одоо хувийн тусдаа тий илүү жижиг хүрээлэлтэй мэдээлэл нь илүү нарийн гарч ирэх бүр илүү хувийн уншлагатай төвхөх одоо тэр уншлагууд маань хийгдээд явна шүү. Жохон хүлээж байгаарай гэж хэлье. Тэгээ маш их баярлаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. Би энэ айгүй гоё. За Монгол талаа байхгүй. Тэгээд бас энэ тентхийн гадаад сайтууд дээр би ерөөсөө харж байгаагүй айгүй гоё шинэ картуудтай басан байгааг харж байгаа. Тэгээд энэ картуудаа яг сая би нээж үзэл ямар гоё юм бэ гэдгийг нь мэдлээ. Ер нь бол хүмүүс ингээд нөгөө нэг шинэ картууд аваад тэрийг ингээд айгүй үзэл сонирхоод судлаад тэгээд ер нь бол ашигладаг байхгүй. Би болохоор шинэ картуудтайгаа шууд харанхуй шинээр нь харьцах дуртай. Шууд хүн үздэг ч юм уу, шууд уншлага хийдэг ч юм уу тий. Тэр үед ингээд амар гоё санагддаг. За тэгээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ zebra буюу дах гэдэг картыг сонгосон байх учиртай. Энэ болохоор таны хэсэг, энэ болохоор таны бодож байгаа хүний чинь хэсэг гэсэн үг. Тэгээ яг картуудыг эхнээс нь ингээл унгаагаал явах тусам 1-р бүлгийнхний хувьд биш дээ тий. Одоо энергийн шалгалтын дээр айгүй тодорхой болгож хэлэх нэг зүйл юу вэ гэдэг юм бол энэ нэг тийм хөнгөн шин ч юм уу тий дүнгиж саяхан эхэлж байгаа тийм харилцаа ерөөсөө биш байна. Удаан тодорхойгүй явсан гэхээс ч илүүтэй бүр яг юм X-үүдийн energy байгаад байгаа харагдлаа. Хэрвээ үнэхээр та яг тийм хүнээ бодож тэ энэ уншлагыг сонсож байгаа болвол үнэхээр та зөв бүлгээ сонгосон гэсэн үг. Аль эсвэл хүсээгүй байхад нэг ингээ өөр хүмүүс гараад ирдэг штеп. Хүүе шинэ хүмүүнтэй олцоод тахад яагаад ингээ X гарч ирээд байгаа юм бэ гэж байгаа бол ямарваа нэг байдлаар тэр хүний энерги тантай айгүй холбоотой байна. Нөгөө хүн чинь тань тэрийг айгүй их танд айгүй ингээд таныг бодож санаж өгүүлж явах магадaltaй байдаг гэсэн үг шүү. За эхлээд таны талаас эхлүүлье. За тэгээд энэ карт болохоор айгүй гоё карт байсан байна. Угаасаа girl power буюу одоо юм эмэгтэйчүүдийн хүч чадал гэдэг утгатай карт. Тэгээд бүх картууд нь түүхэн алдартай эмэгтэйчүүдээр дүрслэгдсэн байгаад байгаа юм байна.
Тэрийг бас олж мэдлээ. За тэгэхээр та одоо яг энэ бодож байгаа хүнтэйгээ ер нь харилцаагаа цаашдыг яах хүсэлтэй байгаа вэ гэхээр штэ. Энэ болохоор ерөөсөө таны орхиж явж чаддгүй хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ 8-ын аяга дээр болохоор Harriet Tubman гэдэг би киног нь үзчихсэн. Одоо нэг юм харууд айгүй их ингээл дээрлэхүүлж, боолчлогдож амьдарч исэн одоо хэцүү үе байгаа шүү дээ. Ер нь 1800-аад оны төгсгөл үе. Тэр үед болохоор ингээд амар олон хар арьстай хүмүүсийг одоо эрх чөлөөтэй болгохын төлөө тэмцэж тэр хүмүүсийг ингээд цухтаалгаж исэн эмэгтэй байдаг байхгүй. Тэгэд энэ эмэгтэйгийн шин чанар нь ямар вэ гэд тэгэхээр амар шазруу. Ерөөсөө юун дээр ч бууж өгдөггүй. Зорилгоосоо ерөөсөө буцаж няцдаггүй тийм эмэгтэй байдаг. Гэхдээ энэ хүзэр доошо харж гарч ирж байна гэхээр та яг энэ хүнээсээ одоо энэ бодож байгаа хүнээсээ өөрөө зүрх сэтгэлийн хувьд айгүй их зуурж байгаа гэж хүзэр бол гаргаж ирж байна. Ерөөсөө энэ хүнийг орхиод ингээд өөр зам ам сонгоод ч юм уу те өөр хүнтэй нийлээд ч юм уу ингээд явж чадахгүй байгаа гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ Hermit доошо харж гарч ирж ин гэхээр та ууг нь хүсээд байгаа байхгүй юу? Ууг нь те за ер нь бол энэ харилцаа ингээд болохгүй байна, бүтэхгүй байна. Би ганцаараа цаашаа ингээд урагшлая те өөрийнхөө замыг хөөё гэж та бодож байгаа ч гэсэндээ тэгэж бүр өнгөрсөнд маш их хичээсэн ч гэсэндээ ерөөсөө чадахгүй байгаад байгаа. Хамгийн бараг урт хугацаа гэдэг юм бол одоо өнгөрсөн 7 сараас 9 сарын хугацаанд ч юм уу та яг энэ хүнийг мартах гэж, энэ харилцааг орхих гэж ер нь бол чадлаараа айгүй хичээсэн. Гэтэл яг өөр хүнтэй болын нийлээ гээл тэгэнгүүт яг энэ хүнээ хайрлаж исэн шиг одоо тэр их зүрх сэтгэлээ тий өөр шинэ хүнд ерөөсөө өгж чадахгүй байгаад байгаа. Тийм энерги бол гарч ирлээ. Гэхдээ нөгөө талаас та болохоор нь штэ яг энэ бодож байгаа хүнтэйгээ харилцаагаа ингээд дүгнэнгүүт за бит хоёрын харилцаанд одоо яг ингээд айгүй гоё шинэ над жаргалтай хайр дурлал дахиад цэцгэлэн гэдэгт би ерөөсөө итгэхгүй байна. Ер нь бодит байдлыг харах юм бол те юмс бол ингээд дууссан байгаад байна. Тийм учраас би ингээд орхих хэрэгтэй штэ айгүй хичээж байгаа ч гэсэндээ нэгдүгээр бүлгийнхэн маань ер нь бол чадахгүй байгаад байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээд цаашдын зорилгыг харахаар угаасаа сүүл рүүгээ бүр ингээд яг за би энэ хүнээс бол яг move on хийж чадахгүй байна да гэдгээ бол өөрөөсөө айгүй мэдэрсэн ойлгоцсон байгаа бол харагдаж байна. Тэгээд Six of Cups энэ дээр доошо харж гарч ирж ийн гэхээр угаасаа энэ бол таны баг юм soul mate байсан гэх юм уу? Аль эсвэл ингээд маш их та хайртай байсан та хоёрын дунд ингээ маш их дурсамжууд байдаг. Одоо ингээ орхиод явчих гэнгүүт алдах зүйл айгүй ихтэй, тавьж явуулах юм маш ихтэй. Тийм харилцаа бол байсан байна. Байгаад байна гэж хүзэр дээр гарч ирж байна. Тэгээ 6-гийн аяг доошо харж гарч ирж байгаа гэхээр ер нь л бол энэ өнгөрсөн дэх хүн байна. Энэ хүнийг та юусаа ингээ мартаж орхиж чадахгүй байгаад байгаа. Яагаад ч юм энэ хүнтэй хамт байсан өнгөрсөн дэх айгүй гоё ад жаргалтай дурсамжууд, халуун дулаан мэдрэмжүүд тэр бүх зүйлээ та яг ингээл хуурцаг дахин тоглуулж байгаа юм шиг ингээл тоглуулаад зүрх сэтгэлдээ бодоол яг ингээд жоохон өнгөрсөндөө амьдраад байгаа гэдгээ нэгдүгээр бүлгийнхэн маань яг үнэндээ өөрсөддөө айгүй шудраг байх юм бол мэдж байгаа гэж гарч ирж байна. Тэгээ 7-гийн аяг бол дээшээ харж гарч ирж байна л та. Тэгээд энэ харилцаа бол ер нь хоёр талаасаа маш их эргэлзээгээр дүүрэн байгаа. Яагаад ч юм та яг энэ бодож байгаа хүний ерөөсөө мартаж чадахгүй тэгээд толгой дотроо бодит байдал дээр та энэ хүн рүү үйлдэхийн энэ гэж бодохгүй байгаа мөртлөөсөө ингээд хамт байж байгаагаар, нийлцэн байгаагаар ингээ энэ хүнтэй ирээдүгөө төсөөлөд байгаа. За бүр хэцүү юм гэх юм бол зарим хүмүүсийн хувьд ингээд өнгөрсөн дэх одоо хамтдаа байсан айгүй гоё ад жаргалтай үе мөч дурсамжууд байгаа штэ. Тэрэн дотроо ингээд амьдраад daydream хийгээд өдрийн зүуд өдрийн бодолд ингээд автаад энэ хүнээ ингээд жоохон мөрөөдөөд амьдраад байгаа гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Энэ нь таныг илүү тав тухтай болгоод байгаа гэж бууж ирлээ. За тэгээд энэ хатны зоос дээшээ харж гарч ирсэн. Хатны зоос дээр болохоор бүр Lady Diana Spencer буюу одоо бүхэл хүн мэдэндээ Diana Гүнжи байгаад байгаа хатны зоос дээр. Тэгээд Diana Гүнжийн ер нь бол түүхийг бүгдээрээ мэдэх байх. Маш ингээд ер нь бол нэг хүнийг хайрлах гэж одоо нөхрөө хайрлах гэж маш их хичээсэн. Тэгээ өөрийнхөө бүх амьдралыг зориулсан. Гэтэл яг нөгөө хүн нь болохоор Diana гээгүй. Тэгтээ яг энэ хүний одоо яг нэг юм төвчээр хүлээцтэй байдал үнэхээр гайхамшигтай зүйл бол мөн гэж баг хэлж болохоор
Тэгээ нэгдүгээр бүлгийнхэн маань бол яалтчгүй одоо энэ бодож байгаа хүндээ үнэнч байгаад байгаа харагдаж байна. Бараг ингээл өөр хүнтэй болоё гэж хичээсэн ч гэсэндээ чадахгүй те өөр хүнтэй ядаж ингээ харилцаад ч юм уу за насан туршидтын маань хувьд ингээл дотны харилцаа үүсгэх ч гэсэндээ айгүй хэцүү байгаад байгаа. Тим энерги бол бууж ирж байна. Тэгээ энэ хоёр хэсэг дээр болохоор яг миний мэддэг хоёр хүн гарч ирсэн. 6-гийн зоос дээр болохоор Margaret Thatcher байгаа. За тэгээд Devil буюу чөтгөр доошоо харсан дээр нөгөө Lorraine Warren гээд Conjuring гээд нэг аим шиг киногод ихэнх хүмүүс үзсэн байх. Тэгээд тэрний яг нөгөө амьд тэр чинь намтарчилсан ер нь аим шиг кино. За тэгээд тэрний яг одоо гол эзэн эмэгтэй, гол дүрийн эмэгтэй нэгээд байгаа. Энийг нэг жоохон хараадах юм. Яхаа энэ хэсэг болохоор нь шүү дээ. Тэг яг зүрх сэтгэлдээ бол та яг энэ бодож байгааг нь ерөөсөө мартаж орхиж чадахгүй. Яг энэ хүнтэйгээ л ирээдүй хараад ингээл байгаад байгаа ч гэсэндээ яг таны логик ухаан болохоор өөрөө айгүй хатуу байгаад байгаа. Тийм болохоор та энэ хүн рүүгээ үйлдэлхий гэж болвол ирээдүйд бодохгүй байна. Ер нь аль те ингээд та айгүй тийм консерватив байгаад байгаа байхгүй. Margaret Thatcher бол угаасаа консерватив намын гишүүн байж байгаад ер нь бол тэгж төлөөлж гарч ирж Английн ерөнхий сайд болж исэн. Яг ингээ өөрийнхөө байр суурин дээр айгүй хатуу уламжлалт үзэл бодолтой байна гэсэн үг нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө. Тэгэхээр шүү дээ яг нэгдүгээр бүлгийнхний маань логик бодол нь болохоор үгүй би хичнээн ингээд энэ хүнийг мартаж чадахгүй те миний зүрх сэтгэл нөгөө хүнээ гэл ингээл байгаад байгаа ч гэсэндээ би бол төрүүлж үйлдэл хийж болохгүй. Тэгэхээр тэр хүн над руу ингээ үйлдэл хийгээ те одоо энэ бодож байгаа хүн чинь тань руу өөрөө төрүүлж үйлдэл хийгээд өөрөө маш их хичээл зүтгэл гаргаад өөрөө тань доктортой харилцааг өгөө гэх юм бол би энэ хүнтэй ярилцаж үзэн, мэтгэлцэж үзэн. Тэрнээс биш би өөрөө төрүүлж үйлдэл хийхгүй гэж бодож байгаа харагдаж байна. Нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө бас айгүй зүн совинтой. Яг хөө ингээд энэ хүнийхээ араас ингээд өөрөө яваал өөрөө үйлдэл хийгээл ингээд нэг юм өөрийгөө зовоохоос ер нь бол айгүй хоошоо сууж байгаа харагдаж байна л да. Магадгүй ингээд өмнө нь та энэ харилцааг болгож бүтээх гэж үзээ. Дараас нь магадгүй ингээд амар их үйлдэлүүд хийгээд ч юм уу те. Тэгэх үед та хоёрын харилцаа улам токсик болоод та улам шаналаад ингээд зовж исэн болвол тийм зүйлийг болвол дахиж өөрөө эхлүүлэхгүй гэд шийдсэн байгаа харагдаж байна. Яг тэгэхээр Lorraine Warren бол өөрөө угаасаа яг гол онцлог нь далтыг хардаг эмэгтэй. Ер нь муу зүйл, чөтгөрлөг зүйлсийг бол угаасаа хардаг байсан, мэдэрдэг байсан гэдэг. Тэгээ энэ хүзэр доош харж гарч ирж байна гэд тэгэхээр магадгүй те та хоёрын харилцаанд өнгөрсөнд байсан магадгүй та үйлдэл хийлээ гэхэд үүсэж болцсошгүй одоо тийм токсик, хортой, ээдрээтэй тийм нөхцөл байдлуудаас яг бодит байдал дээр бол та өөрийгөө ингээд хамгаалахаар бол шийдсэн байгаа гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Гэхдээ зүрх сэтгэлчин бол яг энэ хүндээ үнэхээр үнэнч хിവэрэ байгаа товчхон хэлэхэд бол та энэ хүнээ мартаж get over хийж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Тэг ерөнхий энергийг харахад болохоор нь штэ. Ингээ зарим эмэгтэйчүүдийн болохоор би мэдэхгүй байгаа даа. Тэг мэдхээр ингээ бүр улмал их юм яриад ингээ жоохон зарим хүмүүсийн таалагдахгүй жиж магадгүй. Хэрвээ тийм бол уучлаарай надад айгүй сонирхолтой санагдаад байгаа учраас би тариотойгоо холбож ярьж байгаа шүү. Тэг ерөнхий энерги дээр од гарч ирж ин гэхээр за тэгээд бас дагалдаж гарч ирсэн таны энергийг шалгаж байгаа oracle дээр болохоор бас яг ингээ утганд давхцаж байна л да. Та ингээд нэг юм өөдрөг байгаад байгаа. Нэг их зовж шаналаад байгаа юм бол нэгдүгээр бүлгийнхэнд маань одоогоор алга. Яагаад ч юм ингээд өөрийгөө ангаагаад, өөрийгөө эдгээгээд, өөртөө хайртай байгаад, өөрийнхөө амьдралд бас анхаарлаа хандуулад тий. Тэгэд нөгөө хүний одоо энэ хүнийг ч гэсэн дээрээс муугаар бодохгүй. Яг яаж гэдгийг мэдэхгүй ч гэсэндээ тий ирээдүйд та хоёр болох юм шиг, бүтэх юм шиг, нийлэх юм шиг тийм итгэлийг бас зүрхэн дотроо, сэтгэл дотроо ингээ хадгалаад явж байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд ерөнхий энергийг тайлбарлаж байгаа бас яг энэ oracle-ыг харахад болохоор нь шүү дээ. Таны зүгээс энэ харилцаан дээр болохоор stay optimistic about your love life гэж аахгүй хайр сэтгэл дээрээ ер нь өөлрөг үзэлтэй бай гэдэг утгатай карт гарч ирж байгаа. Пичүр нь болохоор positive thinking and faith will bring you a romance. За альва зүйлсийг эргээр бодож те ер нь ирээдүйдээ итгэлтэй байхад зүрх сэтгэлдээ итгэлтэй байхад чамд амар гоё хайр дурлал ирнэ гэдэг утгатай ийм oracle гарч ирсэн. Тэгээд энэ болохоор нь шүү дээ. Яг энэ одны үзэртэй адилхан утгатай байхгүй юу? Тэгээ би бас гайхлаа.
Яагаад ч юм ер нь өөдрөг байгаад, өөртөө ихтэй байгаад, сайн сайхан зүйлсийг бодоод итгээд явж хахад магадгүй нэг л өдөр та энэ хүнтэйгээ нийлэн та хоёр болж бүтнэ гэсэн ийм итгэл нэгдүгээр бүлгийнхэнд маань бол байгаад байгаа харагдаж байна. За одоо энд бас шинэ карт авсан. Энэ болохоор яг л tarot л та. За таны одоо энэ бодож байгаа хүний тантай харилцаан дээр тавьж байгаа зорилго нь юу юм бэ гэдгсэн чи энэ тал бол яхав жоохон яахаа бол мэдэхгүй байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ нэг зүйл айгүй тодорхой байна. Энэ хүн чинь танд айгүй хайртай, сэтгэлтэй хэвээрээ гэж болвол гарч ирж байна. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн бай, юу бол яасан ч бай хамаагүй энэ хүн чинь танд хайртай, сэтгэлтэй хэвээрээ. Тэгээ сүүлийн үед ер нь бол яг танд хайртай байна, танд сэтгэлтэй байна гэдгийг айгүй ойлгож байгаа бол харагдаж байна. Тэгээ энд 7-гийн аяг гарч ирсэн. Энд бас 7-гийн аяг гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ энэ 7-гийн аяг болохоор ерөнхийдөө та байгаад байгаа. Таны бодож байгаа юм чинь таныг одоо яг юу гэж харж ийн вэ гэд тэгэхээр өөрийг нь бодоол ингээд санаал эргэлзээл байна гэдэр гэж таныг бол бодохгүй байна л да. Эсвэргээрээ таныг ингээд айгүй олон боломжуудаар дүүрэн хүн гэж болвол харж байна. За одоо ингээд бит хоёр харилцаагүй айгүй удажлаа тий. Гэхдээ надтай харьцуулахад нөгөө хүн маань ингээд өөр хүнтэй уулзаад харилцаад аль эсвэл өөр тийшээ явж ингээ аялаад аль эсвэл шинэ ажил карьер энтер гоё ихлүүлээд хөөгөөд өөрийгөө хөгжүүлээд явж байгаа байхдаа угаасаа ингээд надтай харьцуулахад илүү их сонголттой, илүү их адал явдалтай, өрнөлтөй амьдарч чадхуйц хүн гэж таныг энэ хүн чинь бодож байна. Тийм болохоор яг харилцаа холбоо тогтоомоор байгаа ч гэсэндээ хаширлаад үйлдэл хийж чадахгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Ер нь бол таны энэ бодож байгаа юм чи яг одоогоор таныг бараг юм харилцаа холбоогүй зүйл байгаад байгаа. Та хоёрын дунд харилцаа холбоогүй байгаа гэж хэлж болохоор яг таныг одоо өөр хүнтэй болцсон болов өөрт нь сэтгэлтэй хэвээрээ болов та энэ хүнд боломж олгох болов энэ төр гээд нэг тийм хариулт авмаар байгаа юмнууд айгүй олон байгаа. Тэгээд таныг яг ямар байгааг мэдэхгүй байгаад байгаа учраас энэ хүн айгүй юм confused те айгүй өөртөө эргэлцсэн яхаа мэдэхгүй байдалд байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ хааны илд дээшээ харж гарч ирсэн. Гэхдээ одны үзэр доошо та ингээд айгүй өөдрөг юмнууд бодоод байхад энэ хүнд болохоор айгүй тийм realistic energy байгаад байгаа харагдаж байна. Таны бодож байгаа хүн чи өөрөө айгүй юм юмыг хатуугаар бодтойгоор хардаг. Жохон юм дэлгүүлүү хүмүүс эдэг штэ тий. Юм хит ургуулж бодоол хит ингээл юмд өөдрөгөр ингээл хандаад идэг хүн бол биш. Бага зүйлсийг яг байгаагаар нь тан гэх яг ингээд логик ухаанаар хардаг. Тэгээ логик ухаанаар ингээд бодоод өөрөө өөртөөгөө ярилцсангууд биш штэ тий. Та хоёрын харилцаан дээр яг үнийг хэлэхэд ингээд ирээдүй байхгүй юм шиг энэ хүн санагдаж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр таныг магадгүй айгүй их шархлуулсан. Тэрнээсээ болоод энэ хүн өөрөө бас айгүй шархалцсан тий. За бит хоёр нийлэндээ болондоо бүтэндээ гэсэн тийм гой мөрөөдлийн юмнууд бодоод тэрүүгээр ингээд өөрийгөө тижээгээд яваад чадахгүй байгаа. Гэхдээ асуудал нь юу вэ гэдэг юм бол дээр нь хамгийн гол нь өхлийн үзүр доошо бууж гарч ирсэн. Энэ хүнийг юу ингээд өөртөө тэмцэлтэд хүргээд байна вэ гэд тэгэхээр энэ харилцаа ерөөсөө энэ хүний хувьд дууссан юм шиг санагдахгүй байгаа гэж хүзүүр дээр гарч ирж байна. Дуусгая гэд энэ хүн чадахгүй байна. Одоогоор та хоёр харилцаагүй бай, хамт байхгүй байгаа бай хамаагүй. Энэ хүн бүр ингээд бит хоёрын харилцаа дууссан штэ. Бит хоёрын харилцаа ирээдүйгүй штэ. Амар тийм гоё те гинтийн ад жаргалтай өөрчлөлт бит хоёрыг хүлээгээгүй байгаа штэ гэсэн ч гэсэндээ энэ хүн тэрнтэйгээ 100% санал нийлээд ганцаараа урагшилж чадахгүй энэ хүний хувьд харилцаа бас ерөөсөд дуусаагүй байгаадаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ хамгийн хэцүү юм нь болохоор энийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаадаа юм нь яг бодол санаа. Зүрх сэтгэл нь таныг ингээд тавьж явуулж чадахгүй, орхиж чадахгүй. Нэг л юм та хоёрын дунд дуусаагүй цаашаа өрнөх ёстой юм шиг, шийдэгдэх ёстой юм шиг, магадгүй шинэ эхлэл ирж болох юм шиг зүрх сэтгэлд нь санагдаад хахад оюун бодол санаа нь болохоор үгүй ээ бит хоёрын дунд ийм аргаан зөрчилтэй болсон, ийм үйл ойлголцол болсон, ийм шудраг бус байдал үүсчихсэн. Одоо ингээ бүх юм дуусчаад байна шүү дээ. Яагаад миний зүрх сэтгэл энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа юм бэ гэд ингээд юм гаццсан байдалтай байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ justice дэшээ харж гарч ирж байгаа хэрэг гэтээ бас цаашдын зорилго гарч ирж байна. Энэ хүн танд нэг л нэг тийм шудраг ёсыг өгөх ёстой юм шиг санагдаад байгаа. Яагаад ч юм ингээд сэтгэлд нь танд хэлээгүй, танд илэрхийлээгүй, танд мэдрүүлээгүй нэг юм ингээ үлдсэн. Тэгээ бүр ингээ орж иж байгаа мессеж нь болохоор та энэ хүний хувьд яг ямар хүн байсан юм бэ? Ямар үн цэнтэй хүн байсан юм бэ гэдгийг энэ хүн танд бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Тэгээ тэрийг нэг тийм илэрхийлэх ёстой юм шиг санагдаад байгаа гэж гарч ирж байна.
Тэгээд яг өнгөрсөнд ингээд та хоёр харилцаатай байх үед аль эсвэл харилцаагүй болоод хэсэг хугацааны дараа ч юм уу те энэ хүн яг өөрийгөө жоохон ойлгоогүй байсан бохгүй юу. Гэхдээ одоо бол яг ойлгоцсон байгаа харагдчихэв. Тэгээд тийм учраас ингээ өөртөө ч нэг тийм харилцаа холбоо тогтоогоод те таныг яг юу гэж боддог байсан, юу гэж мэдэрдэг байсан. Магадгүй цаашид харилцаагаа ингээд те боломжтой болвол яг яаж шийдмээр байгаа нь тэрийг ингээ айгүй их ярилцмаар байгаа гэж гарч ирж байна. Ерөнхий энерги дээр болохоор 7-гийн хилд дээшээ харж гарч ирсэн. Өнгөрсөнд энэ хүн таныг хуурсан байх боломжтой. Гэтэ заавал өөр хүмүүнтэй болоод явсан гэдэг юм бол нэг харагдахгүй байна л та. Зүгээр таныг хуурснараа өөрийгөө энэ хүн амар хуурсан. Яагаад ч юм ингээ өнгөрсөнд ер нь бол энэ харилцаанаас цухтаагаад те өөрийгөө амар хамгаалаад ч юм уу юм жоохон хулчгаар зан гаргаад ингээ алга болцсон энерги бол байгаад байгаа харагдчихэв. Тэг яг чин хүсэл нь болохоор энэ хүн тантай харилцаагаа ерөөсөө дуусгаж чадахгүй байгаа. Танд бол хайртай, сэтгэлтэй те. Тэгтээ энийгээ ингээ улам мэдрээд байгаа юм бол энэ хүн тань руу үйлдэл хийх байхгүй. Гэхдээ одоо ингээ айгүй хичээгээд байгаа юм нь юу вэ гэд тэгэхээр үйлдэл хийхгүй шүү. Яг ингээ бодит байдалтай бит хоёрын харилцаа бол дууссан шүү гэдэг дээр ингээд өөрийгөө хуурах гад айгүй хичээж байгаа энергитэй бол байгаад байгаа харагдаж байна. Тэгснээ энэ хүний тал дахь Oracle card болохоор engagement буюу your love life is ascending to a higher level of commitment гэж гарч ирж байна. Engagement бол одоо сүү тавих гэсэн утгатай үг. За тэгээд хайр дурлалын амьдрал чинь тэ илүү өндөр түвшний одоо юм харилцаа болж хөгжиж гинэ гэдэг утгатай карт гарч ирсэн. Тэгээ энэ болохоор ер нь таны яг бодож байгаа хүний хүсэл байгаад байгаа харагдаж байна л да. Justice card бол бас яг ийм эцсийн байдлаар нийлэх яг үнэндээ ингээд бүр гэрлэлт энтер батлуулгыг илэрхийлдэг. Тэгээ энэ хүний хувьд бол яг тантай юм баланстай, тэнцвэртэй, шудраг те юм ад жаргалтай харилцааг бол эхлүүлэх, бий болгох юм хүсэл бол байгаад байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. За ордуудыг хэлээ. Таны ч орд байж болно, нөгөө хүний чинь ч орд байж болно. За таны орд болохоор өөрөө айгүй хүчтэй нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө айгүй тийм газар мах бод айгүй их гарч ирж байна. Шороо мах бод. Яг бүр юм матар охин үхрийн ордтой та өөрөө байх боломжтой. Тэгээд дээрэс нь усны орд гарч ирлээ. Усны орд дотроо хилэнцгийн сарны орд нь хилэнц байх магадaltaй. За тэгээд нэмээд мэлхий загас гэсэн ордууд бол хүчтэй гарч ирж байна. Бас хумах хүчтэй бууж ирлээ. За таны бодож байгаа хүн болохоор нь шүү дээ тий өөр айгүй хүчтэй агаар мах бодтой ихэр хумах жинлүүрийн ордтой байх боломжтой. Эсрэг хүсэд нь ч өөрөө маш ухаантай хэл ярина айгүй хөгжцсөн тий уг нь бол өөрийгөө амар илэрхийлж энтер чаддаг. Сул тал нь дэндүү жоохон юмыг логикоор боддог. Хүйтэн үедээ айгүй хүйтэн байж чаддаг хүн, хатуу байж чаддаг хүн байгаад харагдаж байна. За тэгээд бас энд ихэр хумах жинлүүр гэж би хэлсэн. За тэгээд хилэнцгийн орд бас нөгөө талд айгүй хүчтэй гарч ирж байна. Жинлүүр байна, мэлхий байна. За тэгээд сарны орд нь хумах бол бас гарч ирлээ. За одоо тэгвэл та энэ хүнтэй яагаад уулзсан бэ гэдгийг харъя. Би ууг нь бол хуучин картаараа тэр хэсгийг үзье гэж бодсон чинь миний шинэ картнууд бүр маш гоё мессеж өгдөг учраас уншилгаа ер нь энэ хоёр картаараа өнөөдөр хийнэ. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс боловч бүлгэнтэйгээ яагаад учирсан бэ? Шалтгааны юм хэлдэг үү? Энэ once доош харж гарч ирж байгаа юм тий. Пентаксыг тайлбарлая. Nine of Wands.
Энэ months доошоо харсан тайлбарлаад өгөөч. 2 months. The Hanged Man. King of Pentacles. Page of Pentacles. Knight of Swords. За 5 of Swords. За та энэ хүнтэй яг яагаад учирсан бэ гэх юм бол шүү дээ. Бас гал мах бод гарч ирж байна. Арслан хань нумын орд бол гарч ирлээ. Таны гэхээсээ илүүтэй нөгөөний ч орд байх магадлал бол өндөртэй байгаад байгаа харагдаж байна. Та энэ бодож байгаа хүнтэйгээ яг ингээ анх уулзрахтаа ч юм уу тий яг анх уулзраад та хоёрын харилцаа юу н айгүй ингээ өрнсөн үед ингээ өрнөх үед гэх юм уу да энэ хүн чинь өөрөө нэг тийм урт хугацааны харилцаанд бэлэн биш байдалтайгаар юу н таны амьдралд орж ирсэн байгаа байхгүй юу айгүй их олон баатрууд гарч ирж байна. Тэгээ таны бодож байгаа хүн чинь ер нь бол нэгдүгээр бүлгийнхний хувьд өөрийн чинь жоохон насаар дүү байх боломжтой. За насаар дүү биш юм аагүй энэ хүн чинь надаас бүр анх надтай жицүү энэ төр гэж байгаа бол хүний нөгөө биологийн нас бол ерөөсөө хамаагүй байдаг. Яг ингээд илүү одоо сүнслэг нас гэх юм уу да. Энерги талаасаа нас нь болохоор одоо ингээд илүү юм жоохон боловсроогүй, хөгжөөгүй, урт хугацааны зүйлд бэлэн болоогүй байдалтай байхад нь та энэ хүнтэй учирсан байна. Тэгээд та энэ хүнтэй учирсан зорилго болвол ер нь гэр бүл болох маш урт хугацааны аз жаргалтай одоо ийм ирээдүйтэй харилцааг бий болгох ийм потенциал болвол угаасаа байгаа. Тэгэх зорилготой учирсан. Гэхдээ та заавал энэ хүнтэй нийлнэ гэсэн үг бол биш. Ер нь бол яг гэрлэх ёстой хүн ганц байдаг гэдэг зүйл болвол бас хитрхи өрөөсгөл ойлголт юм шиг надад санагддаг байгаа байхгүй юу? Ингээд яг хичээгээд те зарим муу талуудаа засаад зарим дээр нь одоо ингээд цаг хугацаанд таарч тохироод те хоёр талаасаа ажиллаад ч юм уу ингээд ер нь бол цаашид айгүй гоё ад жаргалтай баян чинэлэг үнэр өтгөн те ийм урт хугацааны хамтын амьдралыг үүсгэх боломжтой харилцаа энэ бол мөн байгаад байгаа. А гэхдээ таны бодож байгаа хүн чинь тантай уулзрах үедээ болохоор яг ингээд айгүй юм савсгансан. Зөвхөн ингээд те өөрийнхөө ирээдүг бодоол, өөрийнхөө ажил төрлийг бодоол ингээд нэг юм дэврэгэн нас гэх юм уу да. Нэг тийм үед нь та энэ хүнтэй уулзсан. А тэгээд энэ хүнтэй таны уулзсан шалтгаан гэдэг юм бол ер нь бол харилцаа ингээд нэг юм цогцонт байдалтай өнгөрсөнд бол айгүй удсан магадгүй одоо ингээд харилцаа цаашаа үргэлжилсэн бол бас ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй та энэ хүнийг хүлээсэн ганцаардсан тэрнээсээ болоод ийм байдалтай бол энэ харилцаа нэлээд удаан байвал байхаар исэн байгаа хгүй. Гэхдээ та энэ хүнтэй уулзсан зорилго бол зөвхөн танаас шалтгаална. Та энэ харилцаан дээр ерөнхийдөө ингээд бууж өгөхгүй яг энэ хүнтэй ингээд ирээдүй хараад энэ харилцааны төлөө хичээгээд энэ харилцаан дээр та бууж өгөхгүйгээр хэсэг хугацаанд байнга бол биш заяа. Энэ хүн чинь ингээд нэг юм баатрын саваа байснаа ингээд явж байгаа л хааны зоос бол угаасаа болох юм байна л та. Яг ингээд mature болох төлөв шиг урт хугацааны харилцаанд бэлэн болох тэр үедээ ингээд айгүй мундаг ажил карьертай мөнгө санхүү ингээд доктортой болцсон айгүй сайн нэр нөхөр айгүй сайн аав болох үс хэмжээнд энэ хүн угаасаа хүрэхээр байгаа хгүй. Тэр болтол нь та энэ хүнийг орхихгүй зөвхөн энэ хүнтэй ингээд ирээдүй хараад суугаад авах биш те. Ер нь хоёлаа болгоё бүтээе гэд та энэ хүнийг яг чиглүүлээд явах юм болвол энэ харилцаа тийм гацсан нэгэн хэвийн байдлаасаа ингээ хурдан биш ч гэсэндээ ер нь бол нэлээ удсан ч хамаагүй гараад ер нь бол нийлэх ёстой байгаад байгаа юм байна. Тэгээ хатны саваа доошоо харж гарч ирж байгаа гэхээр энэ нь гэхдээ таны хувьд ер нь жоохон хэцүү байх болно. Өнгөрсөнд ч хэцүү байсан байна. Яад вэ гэхээр ингээд ерөөсө болохгүй байгаад байгаа зүйлийг ингээ хүчлээд байгаа юм шиг санагдаад та өөрөө бас ингээд нөгөө хүнээрээ те өөрөө зүг зүгээр байж байгаа л айгүй гой хүндлүүлээл бишрүүлээл хайрлуулаад те нөгөө хүн чинь тань руу л ингээд зөвхөн татагдаал таны төлөө бүх зүйлийг хийгээсэй гэж хүсэж байгаа шүү дээ. А гэтэл тэр зүйлс ингээд хурдан ирэхгүй байгаад байгаа байхгүй. А тэрнт нь болохоор та уурлах, бухимдах, энэ хүнд татагдхаа болох, энэ хүн рүү бүр ингээд ууралснаа айгүй хатуу хандах тиймэрхүү үйлдэлүүд болвол юу өнгөрсөнд гаргаж ирсэн байна. Ирээдүйд ч юу нь бол энэ харилцаан дээр боломж олох юм бол ийм хэцүү зан чанарууд танд бол хэсэг хугацаанд мэдрэгдэнэ. А тэгсэн ч гэсэндээ биш дээ те. Ерөөсөө ингээд
Энэ харилцааг болохгүй бүтэхгүй гэдэг талаас нь харах биш. Бид хоёрыг болох болно, бүтэх болно. Бид хоёр нийлэх болно гэд ингээ харилцаа урагшлах тэр цонхыг энэ харилцаан дээр та байнга нээж өгж чадах юм бол ер нь энэ бодож байгаа хүн чинь таны цаашдын урт хугацааны ирээдүйд нөхөрчин болох, маш урт хугацааны хамтрагччин болох, найз залуучин болох ийм ирээдүй бол байгаад байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ хүн яг ингээ бүрэн дүүрэн төлөвшөхөд одоо ингээд айл гэр болоход те ер нөхөр болоход ч юм уу яг тийм болоход нь одоо ингээд айгүй хүчтэй нөлөөлөх баг энэ хүнээ ингээд тэгж бүтээх хүн нь бол яг таал гэж гарч ирж байна. Ерөнхий энергиудыг харахад болохоор нь шүү дээ тий Page of Pentacles буюу зарцын зоос дээшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ харилцаа болвол ингээд нэг тийм дүнгиж эхлээд тэгээ гаццсан. Аль эсвэл айгүй удаан үргэлжилсэн ч гэсэндээ ингээ гүнзгийрч өгөхгүй яваад л байгаад исэн. Тэгээ таны бодож байгаа хүн чинь болохоор яг ингээл нэг таны амьдралд гарч ирээл нэг алга болоод ингээд нэг юм жоохон тавтаргүй үйлдэлүүд энэ төр хийгээд байдаг байсан байгаа хгүй. Эннээс болоод маш их буруу ойлголцлууд ер нь бол үүсчихсэн байна. Яагаад ч юм хүзэр ингээд жоохон өнгөрсөндөх энергийг айгүй их гаргаж ирж байна. Жоохон буруу ойлголцолтой. Дээрэс нь ингээд нэмээд хоорондоо жоохон ярилцдаггүй. Ингээд та энэ хүнийгээ буруугаар ойлгоод нөгөө хүн чинь тэнийг буруугаар ойлгоод ингээд яваал гэдэг. Тэрнээсээ болоод та шууд за энэ харилцааг болио дуусгая гэдэг юм хатуу шийдвэр түргэн гаргацдаг. Нөгөө хүн чинь ч гэсэндээ таны бодлыг өөрийнхоороо тааснаа за энэ харилцааг дуусгая гэдэг юм хатуу шийдвэр бас гаргачих гад идэг. Ийм харилцаа болвол байсан байна. Хэдий тийм ч гэсэндээ ер нь бол учирсан зориг гэдгээр бас ингэж гарч ирдэг байхгүй. Танд энэ хүн чинь ямар нөлөө үзүүлэх гээд байгаа, нөгөө хүн чинь танд яг ямар нөлөө үзүүлэх гээд байгаа нэ тиймэрхүү юмнууд гарч ирдэг байдал тийм юм нэг гарч ирэхгүй байх гэхээр энэ ерөнхийдөө жоохон тийм twin flame харилцаа байх бас өндөр магадлалтай. Миний туршлагаас гэхэд ер нь бол karmic харилцаа, soul mate ч юм уу те тэднэр дээр эсвэл зүгээр юм энгийн bond одоо харилцаанууд байна айхтар утга учир байхгүй. Тэднэр дээр за ингэх гэж учирсан юм аа, тэгэх гэж учирсан юм аа хөөгө гараад ирдэг байхгүй. Twin flame болохоор ер нь ингээд нийлэх гэр бүл болох амар гоё том потенциал байгаад байна. Гэхдээ яг тэгж нийлэхийн тулд чи ингэх хэрэгтэй, нөгөө хүн чинь тэгэх хэрэгтэй гэсэн л юмнууд хилээд байдаг. Яг тийм мессеж болвол гарч ирж байна. Учирсан зориг гэх юм бол одоо товчоор багцлаад хэлэх юм бол энэ хүн яг таны ирээдүйд одоо ихнэр чинь ч юм уу нөхөр чинь ч юм уу те болох бүрэн потенциалтай гэр бүл болох гэж маш урт хугацааны хамтын амьдралыг цогтаа бүтээх гэж учирсан. Гэхдээ яг тэрэнд хүрэхийн тулд хичээх ёстой хүн нь бууж өгөхгүй байх ёстой хүн нь бол ерөнхийдөө та бууж өгөхгүй нөгөө хүнтэйгээ ирээдүй хараад хичээгээд яваад ах юм бол нөгөө хүн чинь яг ингээд яг perfect partner болж те маш сайн ир нөхөр болж аль эсвэл маш сайн найз бүсгүй эхнэр болж ингэж өөрчлөгдөх ийм учир шалтгаан бол байгаа гэж гарч ирж байна. За ингээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн маань уншлага дууслаа. Нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүстээр болохоор бид нар тэнд юуг харах вэ гэхээр за энэ хүн чинь тэгвэл тантай яг яагаад учирсан бэ гэдгийг харна. За тэгээ та хоёрын харилцааны ирээдүйд юу ямар нэгэн зүйл болж гин үү, эргэж нийлж гин үү гэдгийг шалгах болно. Гурав дахь нь болохоор та энэ харилцаан дээр одоо яг яавал маш зөв бэ? Юу хийсэн танд хамгийн зөв алхам болох вэ гэдгийг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Firefly буюу гэрэлт цох гэдэг картыг сонгосон байх учиртай. За би болохоор ер нь л ямар гоё шинэ картууд авсан байгааг харж байгаа. Тэгээ маш сонирхолтой картууд байлээ. Ялангуяа одоо энэ уншлагыг яг сонгож байгаа хүмүүсийн маань энергийг төлөөлж байгаа энэ Girl Power гэдэг картууд бол дандаа юм алдартай, түүхэн эмэгтэйчүүдээр дүрслэгдсэн ийм картууд байсан. Тэр нас надад айгүй их мессеж өгöd байгаа. Тэр талаар би жоохон дундуур нь хавчуулаад яриад явж байгаа шүү. За эхлээд энэ цагаан тал нь болохоор та яг бодож байгаа хүн дээрээ ер нь цааш харилцаагаа яг яах бодолтой байгаа вэ? Таны зорилго ямар байгаа вэ гэдгийг харж байгаа. Энэ хэсэгт болохоор таны бодож байгаа хүнтэй харилцаан дээр цаашд ямар зорилготой байна вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуугаад болохоор хоёр талаасаа жоохон айцтай байгаад байгаа мэдрэмж байна. Гэтэ амар юм муухай бүх юм ингээ буруугаар ирэхцээ айц биш.
Нэг нэгэндээ айгу татагдаад байгаа. Гэхдээ татагдахаасаа жоохон болгоомжлоод байгаа энерги байна. Тэгээ харилцааны хувьд гэх юм бол ер нь нэг тийм X-Max-ийн харилцаа биш. Нилээн идэвхтэй одоо харилцаж байгаа харилцаа ихэнхийнх нь хувьд шүү. Нилээн юм шинэвтер харилцаа бол байгаад байгаа харагдаж байна. За эхлээд таны талаас эхлүүлье. Та яг энэ бодож байгаа хүн дээр ер нь цаашдын ирээдүг яаж харж байна, ямар зорилго байна гэдгийг харахад болохоор нь штэ. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрөө яг одоо энэ бодож байгаа хүндээ маш их татагдаад байгаа хүзүрдээр бол гарч ирж байна. Яагаад ч юм таны хувьд энэ хүн таны soul mate юм шиг нэг л ингээд айгу хурдан та тасцсан гэх юм уу? Ер нь зүрх сэтгэлийнхаа маш их гүнээс та энэ хүнийг хайрладаг болчихсон байгаад байгаа хүзүрдээр гарч ирж байна. Шинэ харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол та энэ хүндээ бүр ингээ маш хурдан эрчимтэй бүр ингээ татагдаад тасаад дурлаад байгаа ийм байдал бол ажиглагдж байна. Нууцлаарай. Тэгээд strength card дээшээ харж гарч ирж байна гэхээр ер нь зүрх сэтгэлийн болон бие махбодын таталцал танд болвол маш их хүчтэй байгаад байгаа. Та өөрөө энэ хүндээ маш ингээд хүчтэйгээр татагдаад байгаа учраас харилцаан дээр цаашид ер нь ямар ч асуудлууд гарч ирсэн бэ, ямар ч саад дутуурууд үүссэн бэ, тэр болгоныг ингээд даваад гарыг гэсэн тийм маш хүчтэй ирмэлцэлтэй байгаад байгаа харагдаж байна. Strength хүзрэн дээр ингээ боксдж байгаа юм эмхтэйг дүрсэлсэн байгааг харах юм бол энэ харилцааныхаа төлөө та бусадтай тулалдахад тэмцэлтэхэд та хоёрын харилцаан дээр өөдөөс чинь гарч ирэх ямар ч асуудлыг ингээ цухтаад авахд бүр бэлхэн байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ нэг айгаад байгаа зүйл байгаа байхгүй юу? Тавын аяга дээшээ харж гарч ирж байна. Тэгэхээр шүү дээ тий хоёрдугаар бүлгийнхэн маань юунаас өөрсдөө айгаад байна вэ гэхээр энэ хүний алдчихгүй та хоёрын харилцаа жоох урт хугацаанд үргэлжлэхгүй байх вэ гэдгээс эмээгээд байгаа. Тэгээ 9-ийн зоос гарч ирж байгаа байхгүй юу? Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш юм бие даасан хүн гэх юм уу та. Бие даасан байдалтайгаар ингээ маш удаан явцсан. Хин нэг нь таны хувийн орон зай, цаг хугацаа, мөнгө санхүү чөлөөт цаг нар юу гэдэг те тийшээ чи ерөөсөө ингээ явж орохгүй та хинээс ч юунаас ч хараат бус юм бие даасан өндөр шаардлагатай эрхэмсэг өөртөө ихтэй байдлаар ингээд айгу удаан амьдэрсэн. Гэтэл яагаад ч юм энэ хүнээсээ та ингээд хараат болох юм шиг мэдрэгдээд байгаа. Яагаад гэхээр та энэ хүндээ маш их татагдаад бүр маш их гүн гүнзгий мэдрэмжүүдийг энэ хүн дээрээ мэдрээд байгаа. Тэгээд ирэхээр та яг ингээ хүнээс бас хараат болдог. Тэ өөрийнхөө бие даасан байдал буюу өөрийнхөө юм хамгаалалтыг алддаг гэдгийг айгүй сайн мэддэг. Тэгээд ер нь цаг хугацаа өнгөрөөд ингээд байх тусам та энэ хүндээ ингээд тасаад дурлаад тэ улам хайртай болох юм шиг санагдаад байгаа. Тэр үед гэхдээ магадгүй та хоёрын харилцаа бүтэхгүй бол яах вэ? Та энэ хүнээс болоод айгүй шархалчвал яах вэ гэж өөрөө айгаад байгаа энергитэй байна. Тэгээ хангад маань дээшээ харж гарч ирж ин гэхээр хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө хэр барагтаа нэг их хүнд дурлаад байдаггүй. Амар өндөр шаардлагатай хүмүүст ингээ айгүй ялгууртай ханддагтай ерөөсөө биш. Яг юм хайр дурлалын мэдрэмж хоёрдугаар бүлгийнхнийг тийм амархан ингээд эзэмдээд байдаггүй гэх юм уу та. Нэг дурлал маш хүчтэй дурладаг, дурлахгүй хайрлахгүй бол ерөөсөө тэгээд ямар ч сэтгэл гарахгүй байгаад гэдэг нэг тиймэрхүү төрлийн хүмүүс юм шиг хоёрдугаар бүлгийнхэн маань харагдаж байна. Гэтэл энэ хүнээс болоод би өөрийнхөө бие даасан байдлыг алдчихвал яах вэ? Магадгүй ингээд бит хоёрын харилцаа болохгүй бол би энэ хүн дээр ингээ гаццсан чигээрээ энэ хүнийг орхиж чадахгүй. Гэхдээ бит хоёрын харилцаа ингээ ирээдүйд хэрвээ болохгүй бүтэхгүй байх юм бол ямар нэг муу юм болох юм бол тий би энэ харилцааг аварч үлдэж чадахгүй. Тэгэл зүгээр ингээд гацаад үлдчихвэл яах вэ гэсэн ийм айдас хоёрдугаар бүлгийнхэнд маань өөрсөдд нь бол маш их байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Гэтэ энэ айдастайгаа бол бас айгүй тэмцэж байгаа харагдаж байна л да. Тэгээ яагаад ийм айдас байгаад байна гэхээр өнгөрсөн дөх туршлагуудаас ч бас айгүй шалтгаалж байгаа гэж гарч ирж байна. Өнгөрсөнд та яг энэ хүн дээр ингээд татагдж байгаа шиг айгүй хүчтэй татагдал дурлангуут байна шүү дээ. Тэр харилцаанд ч болж бүтэж байгаагүй ямар нэг байдлаар төгсөжсэн бол энэ бас тийм л харилцаа байх үедээ гэдгээс маш эмээгээд байгаа. Гэхдээ хоёрдугаар бүлгийнхэн маань болохоор бас айгүй хичээж байна. Ер нь бол devil яг юм айдас байхгүй юу? Хоёрдугаар бүлгийнхэнд маань өөрсөдд нь бас яг ингээ хайр сэтгэл дээр нээлттэй хандах, урт хугацааны харилцаанд өөрийгөө гоё нээж зориулахад нэг юм айдас байгаад байна. Өөрсдөө яг юм commitment issuesтэй урт хугацааны харилцаанаас айхаа айдастай болцсон гэдгээ хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас аягүй сайн ойлгож байгаа. Тэгээ за ер нь бол тэ яг энэ хүнтэй ингээд эхлээд явж байгаа гоё харилцаан дээр
өмнөх одоо ийм травмануудаа тий өмнөх сөрөг туршлагуудаа би ингээ авчирч наахгүй шүү. Ер нь бол энэ харилцаан дээр сөрөг юм бодохгүй өөрийнхөө янз бүрийн одоо юм хосын харилцаан дээр гаргадаг бас ийм муу зуршлууд танд байгаа. Ер нь хүн болгоно л янз бүрийн зуршлууд байдаг тий. Тэрийг гаргахгүй шүү гэж маш их хичээж байгаа харагдаж байна. Жишээлбэл ингээл амар хартаж сэрдээл юм humыг нь ухгаал гэдэг ч юм уу, итгэж найдаж чадахгүй байгаад байдаг ч юм уу, өөрийнхоороо байж чадахгүй өөрийгөө ингээ хамгаалаа хаагаад байдаг ч юм уу тий. Энэ болгоныгоо би ингээ аль болох тавьж явуулъя шүү гэж бүр маш их хичээж байгаа. Энэ харилцааныхаа ирээдүгээс айхгүй энэ харилцаан дээрээ өөртөө итгэлтэйгээр тий явж орох гэж болвол маш их хичээж байгаа харагдаж байна. Ер нь бол нэг талдаа маш их хүчтэй таталцал, нөгөө талдаа маш их айдас хоёрдугаар бүлгийнхэнд маань өөрсөдд нь байна. Тэгээ ер нь бол нөгөө хүчтэй таталцал өөртөө итгэх итгэлээ та илүү нэгдүгээрт байлгахыг айгүй хүсэж байгаа харагдаж байна. Тэгээ хоёрдугаар бүлгийнхэн маань бол цаашд энэ харилцаагаа яг яа гэж бодож байна вэ гэхээр нэг их яарахыг хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт гэх юм бол та бодож байгаа хүн дээрээ ерөөсөө л ингээ урт хугацааны ирээдүй харж байгаа. Тийм болохоор ингээ бит хоёр баг багаар урагшлаад те нэгэн дээрээ хүлээцтэй хандаад ингээ харилцаад явж идэл бит хоёрын харилцаа маш гоё зүйл болж ингэж ургаж дэлгэрэх байхаа гэж итгэж байгаа харагдаж байна. Хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө жоохон зүрх сэтгэлээ нөгөө хүнээсээ хаах гад байгаа болвол харагдаж байна. Яг би зүрх сэтгэлээ ингээл шууд асгаал нээлттэй те ингээл урсгаал хүчих юм бол би хохирч магадгүй би ямар нэг байдлаар ингээд шаргалж магадгүй гэж жоохон айгаад байгаа ч гэсэндээ ингэж айхгүй шүү гэж болвол хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө маш их хичээж байгаа харагдаж байна. Ерөнхийн нэрэг дээр бүр 7-гийн ийлд гараад ирсэн. Тийм би зөө харсан байна. Seven of Swords. Ер нь бол одоогоор ихтэй та бүхэн бол өөрсдөө болгоомжилж байгаа. За ер нь юмс яачч магадгүй дээ гэд нэг хөлөө ингээд яг усанд хийцэн нөгөө хөлөө хуураа байлгаад байгаа. Яг энэ хүн чинь таны итгэлийг төрүүлэхгүй танд аюултай санагдаад байгаадаа биш. Зүгээр хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө айгүй юм сонор сэрэмжтэй, жоохон сэжиглэмтгий өөрсдөө айгүй харилж хамгаалдаг хүмүүс байгаад байна. Хоёрдугаарт гэх юм бол бас өмнөх харилцааны туршлагууд өөрт чинь нөлөөлсөн байх боломжтой. Гинт ингээ маш хүчтэй мэдрэмжүүд мэдрэгдээл шинэ хүндээ айгүй татагтаад эхлэнгүүт те юмс ингээд яг одоо байгаа шиг амар гоёор цаашаа өрнөхгүй гүнзгийхгүй бол яах вэ гэсэн айдсаас болоод та бүхэн маань өөрсдөө ер нь жоохон багтай сонор сэрэмжтэй нөгөө хүн чинь таныг яг ингээд те араас ч хутгалах гэж оролдох юм бол өөдөөс нь хутгалахад бэлэн ийм байдалтай байгаад байгаа харагдаж байна. Тэгээ та бүхэн дээр сугалсан Oracle card-ыг харахад болохоор What waiting for гэж байгаа байхгүй. Divine timing is at work in your love life гинэ. Тэгээ энэ болохоор 7-гийн зоостой надад бол утга яг ижил санагдаж байна. Ер нь бол энэ харилцаанд боломж олгоод үзэх хэрэгтэй. Яаралгүй те цаг хугацаа өгөөд үзэхэд буруудахгүй гэдэг утгатай карт гарч ирж байгаа. Тэгээ ертөнцийн цаг хугацаа энэ харилцаан дээр бол ер нь тоглолт хийж гинэ гэдэг утгатай үг бичигдсэн байгаа байхгүй. Тэгээ хоёрдугаар бүлгийнхний маань зүгээс харахад бол ер нь энэ харилцаан дээр итгээд үзье, цаг хугацаа зарцуулаад инвест хийгээд те өөрийгөө бүр яг ингээд хөрөнгө оруулаад үзье гэж ихэвчлэн ихэнх нь бол бодож байгаа бол харагдлаа. Яг ихэнх нь бодож байгаа гэж энэ бодол илүү даваад байгаа гэх юм уу таны айдсыг? За иймэрхүү байдалтай байна. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа үнийн энэ харилцаан дээр ямар зорилготой байна уу гэдгийг асууж байгаа. За тэгэж асуухад болохоор бас яг нэг юм айдас байна. Гэхдээ арай жоохон өөр гэх юм уу та хоёр айдас. Гэхдээ ингээд яриад эхлэнгүүт ер нь төстэй байна да. Энэ хүний хувьд болохоор энэ харилцаа юм цоошин харилцаа байгаад байгаа харагдаж байгаа. Тэгээ таны бодож байгаа хүн чинь ер нь бол нэг юм руу ингээд шумбаад орчих юм бол ямар ч айдасгүй айгүй зоригтойгоор ингээд нэг юмыг хийчдэг, бүтээчдэг, all or nothing байдаг хүн байгаа байхгүй юу? Юусаа хийвэл хий болвол болий. Хар эсвэл цагаан, тийм эсвэл үгүй гэдэг төрлийн хүн. Тэгээд full card дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ харилцаа бол таны бодож байгаа хүний хувьд ийм цоо шин эхлэл, цоо шин адлын явдал шиг санагдаж байгаа. Яг нэг ийм шин адлын явдалд гараад шин аян эхлүүлж байгаа юм шиг тантай харилцаан дээр өөрийг ингээ маш том урт зам, маш гоё аз жаргалтай ингээд юу нь мэддэхгүй ч гэсэндээ те сонирхолтой зүйлс хүлээж байгаа юм шиг энэ хүн санагдаж байгаа. Гэхдээ таны бодож байгаа юм чинь ингээ юу юугүй харилцаа руу шууд шумбаж яарч орохоос жоохон болгоомжилж байгаа. Ингэж орж байгаа юм шиг харагдаж сонсогдож байж иж болно одоо харилцаан дээр та хоёр. Гэхдээ энэ хүн болохоор хаширлаад байгаа гэхээсээ илүүтэй те бүх зүйлийг яг зөвөр хий гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Хамаагүй хандах юм бол
магадгүй юм situationship болчих магадгүй. Хамаагүй ингээд те бүх зүйлээ тань ингээд дэлгээд сайн муу бүх талаа шууд ингээд харуулчих юм бол та энэ хүнийг голчиж магадгүй гэдэг ч юм уу. Тийм айдас байгаад байгаа учраас энэ харилцаагаа одоо юм байшин барих гэж байна гэд одоо авч үзэхэд суурийг нь айгүй гоё тэгшгэн хүчтэй зузаан тэгж тавих гэж энэ хүн оролдож байгаа. Энэ хүний хувьд бол харилцаа бүр ингээд чамаа хин гэдэг вэ? Чи яг юунд дуртай вэ? Юунд дургүй вэ? Харшилдаг юм байгаа юу? Гэт бүр ингээ бүх зүйлийг чинь маш гоё зөвөр мэдэж таних эхлүүлэх гэж энэ хүн бол хичээж байгаа харагдаж байна. Ингээд байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр өөртөө эргэлзээд байгаа гэхээсээ илүүтэй танд жоохон эргэлзээд байгаа. Гэхдээ энэ хүн болохоор яг ингээд тэрүүн илд энд доошоо харж гарч ирж гин гэхээр яг бодол санаа нь одоохондоо бас амар гоё бүрэн дүрэн жигдрээгүй байгаад байгаа харагдаж байна л та. Юу нэ штэ энэ харилцаан дээр өөрийгөө жоохон бариад байгаа, өөрийгөө жоохон дараад байгаа гэх юм уу да. Ингээд бууртай, сууртай, төлөвлөгөөтэй, төлөв төвшин байх гэж таны бодож байгаа юм чи хичээж байгаа. Тэгэхгүй яг өөрийнхоороо байх юм бол full card гарч ирж гин гэхээр ер нь бол ингээд айгүй тийм хөөхөд шиг гинэн цайлган хөдөлгөөнтэй, адал явдал дуртай, бодохгүй жоохон юм ярьчдаг нэг ийм хүн байгаад байгаа харагдаж байгаа хгүй. Яг тэр зан чанарууд нь тань таалагдах уугүй юу гэдгийг энэ хүн бас сайн мэдэхгүй байгаад байгаа. Тийм учраас ингээд ер нь өөрийгөө танд баг багаар ингээд таниулж мэдүүлээ. Таныг ч гэсэндээ баг багаар яаралгүй таньж мэдээд явахыг илүүд үзэж байна. Тэгэхгүй бол та ер нь өөрийг нэг сонирхохоо болчихгүй. Та өөрөөс нь аюу амархан уйдчихгүй та өөрөөс нь татгалцчихгүй гэж энэ хүн айгаад байгаа хүзүр дээр гарч ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээ маш их галны энергиуд байгаад байгаа. Ер нь бол энэ хүн танд маш хүчтэй татагдаад байгаа хэрнээ ингээ таныг харахаараа баруун зүгээр байж чаддгүй гэх юм уу да бүр ингээ хэл яриа нь хүртэл орооцолтол бүх бодол санаа нь ингээл дүүрэл толгоон дэлбэрэх гэж байгаа юм шиг юмтер болдог. Тэрийг ингээ мэдэгдүүлэхгүй аюу хөөрхөн айтайхан зүгээр байх гэж бас ингээ жоохон жүжиглээд идэг. Тэг хамгийн гол нь энэ хүнд нэг айдас байна. Тэр нь болохоор та энэ хүнийг одоохондоо ингээ шохорч байгаа, сонирхож байгаа. Гэхдээ юмс ер нь жоохон буруугаар ирэх юм бол тань өөрийгөө буруугаар ойлгуулчих юм бол таныг аюу амархан өөрөөс нь ингээд залхачих байх, уйдчих байх, танаас татгалцсан хариу авчихъя гэдгээс энэ хүн бол маш химээгээд байгаа гэж гарч ирж байна. За тэгээд таны бодож байгаа хүн бол маш их юм ургуулж боддог хүн байна. Ер нь 9-ийн ээлд дээшээ харж гарч ирж байна гэхээр юм хэлхээсээ өмнө, юм хийхээсээ өмнө жижигхэн үйлдэлүүд хүртэл хийхээсээ өмнө бүр ингээд 1000 дахин тань дээр ингээд бодоод идэг. Угийн хүн нь ингээд юм маш их ургуулсан боддог. Тэгээ их хүн их юм бодоод ахаар эхэндээ ингээд айтайхан бодлууд байжснаа сүулдэ ингээд тэр бодлоо ухаал ингээд зөндөө олон бодлууд ургаж гарч ирээл тэдэр нь ингээд сөрөг болол ер нь overthinking хийх буюу хит их юмыг ургуулсан боддог. Тэг хит их юм бодоо тэгэл заримдаа ингээд амар их юм дээр санаа зовоол одоо жишээлбэл тантай ингээд уулзаад болцчихлоо гэхэд яа би үсээ засуулаагүй байгаа, сахлаа аваагүй байгаа, би хөөрхөн харагдахгүй байвал яана нөгөө хүндээ яана одоо ингээд миний мөнгө төгрөг муу байгаа, цалентэр буугаагүй байгаа тэгэхэд ингээд намайг амар гурай энтергээ бодчихгүй тэгэл бүр амар их юм боддог хүн байгаад байгаа харагдаж байна. Иннээсээ болоод яг ийм тодорхой зоригтой шийдвэрүүд бас жоохон гаргачих чаддгүй гэх юм уу да хит их юм бодоод байдаг тань дээр ирээд. Тэгээ энэ хүн бол таны эргэн тойронд бүр юм амар галзуу байх хүсэлтэй гэх юм уу? Одоо ингээд зарцын саваа, баатрын саваа, хааны саваа энэ төр хүртэл гарч ирж байгаа байхгүй. Танд бол ингээд маш их татагддаг. Зүрх сэтгэл ч гэсэндээ байгаа. Яг үүсэж хөгжөөд гүнзгийрээд ингээд эхлээд явж байгаа. Тэгэд энэ хүн болохоор ингээд айгүй тийм хурдан хөдөлгөөнтэй, айгүй хөгжилтэй, адал явдалтай айгүй дуртай. Заримдаа ингээд хитрхи хөгжилтэй байснаас болоод жоохон тэнийг юм ярьчдаг, буруу үйлдэл хийчих гээд талууд бас байдаг байгаа байхгүй. Хувь хүн нь л хөөрхий тийм. Тэгээ энийг болохоор танд таалагдахгүй байх вэ гэж амар эмээгээд ингээ айгүй гой зөрөгтэй шийдлүүд энэ хүн гараад яг өөрийнхоороо байвал уг нь танд улам илүү таалагдахаар байхад тэгж чадахгүй жоохон ингээ дүлэгнээд идэг. Тийм хандлага болвол байна. За тэгээ цаашид харилцааг яа гэж бодож байна гэхээр King of Wands гарч ирж байна л та. Энэ хүн бол танд өөрийнхөө бүх сайн талуудыг л харуулмаар байгаа. Таны нүдэнд амар гоё биетэй, үзэсгэлэнтэй, сэтгэл татам айгуу гоё handsome, өөртөө ихтгэлтэй ийм байхыг бол хүсэж байгаа харагдаж байна. Та хоёр хамт ажилладаг ч юм уу, аль эсвэл дундын найз нөхдүүдээр дамжуулаад танилцсан байх боломжтой. Тэгээд үстэй танд айгүй гоё харагдах юм бол танд ингээд өөрийгөө айгүй мундаг энтер гэж мэдрүүлж чадах юм бол таны хувьд сайн нэртэй байх юм бол таны эргэн тойронд байгаа хүмүүст ч ингээд
энэ хүн өөрийгөө айгүй гоё харагдана. Тэр хэрээрээ ингээд өөртөө ихтэй болоод таны энэ хүнийг харах өнцөг хүртэл сайжирна гэж бодож байгаа харагдаж байна. Ер нь бол энэ хүн гэхдээ айгүй зоригтой байгаад байгаа харагдаж байна. Three of Pentacles дээшээ харж гарч ирж байгаа гэхээр тантай бас юм санал нэгддэг зүйлс айгүй их байдаг гэж боддог. Та хоёр ингээд айгүй тийм адилхан дундын хобби сонирхолтой ч юм уу, дундын найз нөхдөдтэй ч юм уу те. Ер нь ингээд тантай хоёулаач бай, олуулаач бай хамаагүй хамт байх энэ хүнд бол маш гоё байдаг. Тэгээ цаашдын зорилго нь гэх юм бол одоо ингээд тантай те ер нь бол уулзаад хамт байгаад хүнийг чи улам илүү их таньж мэдээд та бүр ингээ энэ хүнтэй хойлохна байхдаа ямар байдгийг, найз нөхөд дундаа, ажлын дундаа ямар байдгийг тэр болгоныг ч хүртэл ингээ ухаж судлаад ингээд явахыг болвол хүсэж байгаа харагдаж байна. Тэг бүр ингээ маш олон хүний өмнө таны хувьд амар юм мундаг, өөртөө ихтэй, амжилттай хүн болж харагдахыг энэ хүн бол бүр маш их хүсэж байгаа гэж гарч ирлээ. Тэгээ ерөнхий энергийг харахад болохоор Page of Cups гарч ирснэ. Доор нь айгүй сонин Knight of Cups байгаад байгаа байхгүй. Энэ хүн зөвхөн танд ингээл бие мах бодийн хувьд татагдал таталцаад байгаа юм бол байхгүй. Зүрх сэтгэлээрээ хүртэл татагдаж байгаа. Гэхдээ гаднаа энийгээ ингээд ер нь бол жоохон хөнгөн байдлаар ингээд бариад байгаа гэх юм уу та. Яг сэтгэлээ уурсах юм бол энэ хүн одоо ингээд хэрвээ та хоёр арай үерхэж мүерхийг байгаа шууд үерхий гэж гуйдаг ч юм уу. Бүр илүү ингээд зүрх сэтгэлээ уудлал яриад илэрхийлээл айгу тийм романтик хүн байна. А гэтэл одоохондоо яг ингээд жоохон яраад яах вэ гэж бодоод ч юм уу эсвэл өөрийгөө танд амар тэнэг харагдчихгүй, буруу мэдрэмж, буруу ойлголт өгчихгүй гэж айснасаа болоод ингээд нэг юм хөнгөн шохорхсон байдлаар илэрхийлээд байгаа. Таныг шохорхож байгаа юм шиг танд санагдаж байгаа гэж болно. Энэ хүний таныг их зүрх сэтгэл гүн гүнзгий амар гүн гүнзгий биш байгаа юм шиг санагдаад та бас жоохон болгоомжлоод байгаа болвол үгүй тэгэх юу нь бол бараг шаардлагагүй. Энэ хүн чи яг өөрт чинь бүр юм дууралцсан, маш их татагдж байгаа тийм байдал дээрээ болвол явж байгаа харагдаж байна. Тэг цаашид ч энэ хүний таныг их зүрх сэтгэл улам гүнзгийрэхээр бол хүзүр дээр гарч ирж байна. За энэ хүний хувьд ингээд Oracle картыг унгаахад амар утга учиртай хоёр карт гарч ирж байгаа хгүй. Эхлээд болохоор pay attention to the red flags. За red flag буюу улаан туганд анхаарлаа хандуулаа гэдэг хүзэр гарч ирж байгаа. The signs are caution in you гэж байгаа. За ер нь бол одоо ингээ харагдаж байгаа, үзэгдэж байгаа тохионууд чамайг болгоомжтой бай гэж хэлж байна гэдэг утгатай карт гарч ирсэн. Танаас жоохон red flag-ууд олж хараад байгаа. Та жоохон хаалттай ч юм шиг, энэ хүнийг орхиод явчих магадгүй ч юм шиг, та юмнаас амархан уйддаг ч юм шиг ч юм уу те. Ер нь бол ингээд таны red flag-уудыг энэ хүн бас ингээд аюу анзаараад ажиглаад танаас бас жоохон болгоомжлоод байгаа. Энэ хүн өөрийгөө бас шархалчихгүй гэж имээгээд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгснээ дараагийн карт нь болохоор it is safe for you to love гинэ. За чи хайрлахад бол ямар ч айгаад ах юм байхгүй. Зүрх сэтгэлээ нээлттэй байлгаа гэдэг утгатай карт гарч ирж байгаа. Open your heart to give and receive the highest energy of all гинэ. За зүрх сэтгэлээ нээх юм болвол зүрх сэтгэлээ ингээд хүнд өгж зориулахад нээгээ. За нөгөө хүнээсээ бас хайр сэтгэлийг нь авахд ингээд бас нээлттэй байх юм бол чиний энерги одоо юм маш өндөр түвшинд хүрэх болно гэдэг утгатай хүзэр гарч ирж байгаа. Энэ хүн бол танд яг зүрх сэтгэлээ бүр ингээд нээхийг хүсэж байгаа. Цаашид. Гэтэ одоохондоо жоохон болгоомжлоод айгаад байгаа энергитэй бол байна. За ордуудыг ярих юм бол шүү дээ. Яг альныхан ч орд байж иж болно. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань өөрсдийнх нь орд болохоор маш хүчтэй. Загас, арслан, хилэнцэн сарны орд. Сарны орд нь бас хумах. Би одоо энэ хоёрыг л мэддэм аа яшаа зөндөө олон сарны ордууд байдаг л да. Би сэн цэдэлж чаддгүй энэ мэдж байгаа хэлж байгаа шүү заяа. Тэгээд матар гэсэн ордууд бол гарч ирж байна. За таны бодож байгаа хүний ч орд бол бүр маш хүчтэй гал. Ер нь бол бүр баттай арслан хонь нумын орд бол гарч ирж байна. За тэгээд бас усны орд гарч ирлээ. Хилэнц мэлхий загасны орд бол айгүй хүчтэй гарч ирж байна. За одоо болохоор уншлагынхаа дараагийн хэсэг рүү орноо. Энергийн шалгалтууд ийм байлаа. За одоо болохоор та энэ хүнтэй яг яагаад ичсэн бэ гэдгийг харъя.
Монголд ч байхгүй, гадаадд ч бүр харагдаад идэх айгүй хөөрхөн картууд олж авлаа штэ. Та бүхэндээ зориулаад. Тэгээ айгүй гоё мессежтэй юм байна. За. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс бодож буй хүнтэй яагаад учирсан бэ? Учирсан зорилго юу вэ? King of Swords. Okay. King of Pentacles доошоо. За. Two of Wands доошоо. Two of Cups гинэ ямар хөөрхий юм бэ? За. King of Swords-ыг тайлбарлуулъя би. За, Nine of Swords доош харсныг тайлбарлуулъя. Eight of Swords дээш харсныг тайлбарлуулъя. Ten of Wands. Хүлээ тайлбарлуулъя. Нэг нэгэндээ айгүй үр өгөөжтэй харилцаа бол байна. Нэг нэгэндээ маш үр өгөөжтэй, нэг нэгнээсээ сурч мэдэж авах зүйл бүр маш ихтэй гэж хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээд одоо нэмэлттээр энэ хүн тантай яг яагаад учирсан бэ гэдэг дээр бүр аюу сонирхолтой тодорхой болох байх. За та энэ хүнтэй яг яагаад учирсан бэ гэд тэгэхээр вэ штэ. Тэг хоёр талдаа аюу гой үр өгөөжтэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд full card дээшээ харж гарч ирж ийн гэхээр та бол энэ хүний хувьд энэ хүн таны хувьд биш. Та бол яг энэ хүний хувьд ингээд нэг юм амьдралын цоо шин хуудас, цоо шин эхлэл байх юм байна л да. Тантай цуг байснаар энэ хүн нэг юм нэр амар өөрчлөгдөх гээд байгаа харагдаж байна. Өмнөх одоо яг нөгөө хэсгийн картуудыг харангуут айгүй их юм хааны ер нь бас сава буюу одоо юм гал энерги, тэгээд ийм ус энерги, за тэгээд ийм шороо энергиуд ер нь бол нэг хөгжөөгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд ийм агаар буюу сэлэмний энерги бүр ерөөс байхгүй. Тийм байгаад байна. За таны бодож байгаа хүн чи ер нь гал ус нэгдэн гээд тэгэхээр нь штэ тий. Айгүй юм cheerful, халуун дулаан хүн. Ус гэхээр айгүй зөөлөн хүн. Ер нь бол ингээл бусдыг дандаа дэмждэг, бусдад дандаа сайхан халуун дулаан ханддаг, жоохон цайлган гинэн минэн тий. Тэгээ бас айгүй амархан гомддог, тэр хэрээрээ бусдыг гомдоочихгүй гэж маш их айдаг. Товчхоноор хэлвэл таны энэ бодож байгаа хүн чи айгүй зөөлхөн хүн байгаа байхгүй юу? Гэтэл тантай хамт байснаар энэ хүн King of Swords буюу хааны илт болно. Ер нь жоохон өөрийнхөө төлөө зогсох, өөрийгөө бас бодох, тэгээ тийм жоохон санаатай юмнуудад тантай байснаар сурна гэж гарч ирж байна л да. Тэгээ энэ нь ерөөсөө муу зүйл бол биш. Илүү ингээд нэг юм masculine тийм үү, өөртөө итгэлтэй, одоо ингээд үнэн худлыг бүр илүү сайн ялгаж чаддаг, зөв бурууг бүр илүү сайн ялгаж чаддаг. Хамгийн гол нь өөрийнхөө үзэл бодол дээрээ бат зогсох, өөрийгөө бас бодох тий, өөрийнхөө дуу хоолойг бусдад хүргэх, дургу байгаа зүйл дээр үгүй гэж хэлж сурах ч юм уу, тийм хатуу жоохон шийдмэг логик одоо нэг тийм ухааныг тантай хамт байснаар энэ хүн сурна гинэ. Тэгэхгүй ингээд хитрхи гинэн цайлган хөнгөн нэг юм жоохон хүүхд шиг амьдраад тэрнээсээ болоод өөрөө хохироод ч юм уу аль эсвэл бусдад жоохон дутуу үнэлэгдээд яваад исэн хүн байна. Тэгээд тантай байснаар ер нь бол та хоёр айгүй их ярилцсан ингээд. Ер нь бол цаашдаа ирээдүйд хоорондоо ингээд маш их ярилцах тийм их үеуд гарна. Тэгээ энэ хүн бол танаас бүр яг ингээд те юм сураад ингээд бичээд тэмдэглэж аваад
сургалтанд сууж байгаа юм шиг л бүр байх нь. Тэгснээр яг таны энэ бодож байгаа хүн чинь хааны ээлт буюу те ер нь бол эрх мэдэлтэй бүр ингээд тантай хамт байснаар өөрийнхөө ажил карьер дээр хүртэл энэ хүн явах зөв чигээ арга барилаа, одоо ажилдаа хандах арга барилаа ч юм уу ингээд амарлаг олж авч байгаа хөзөр дээр гарч ирж байна. Тэг өөрийнхөө төлөө одоо ингээд бат зохисдог ийм зүйлийг танаас бол аюу хүчтэй сурна гэж хөзөр бол гаргаж ирлээ. За энэ хэсэгт болохоор нь штэ те. За ийм байна. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүст маань өөрсдөд нэг асуудал байдаг. Хоёрдугаар бүлгийнхэн маань бас яхав нэг юм King of Pentacles energyтэй эрэхтэй айгу дуртай гэх юм уу? Хааны зоос шиг. Эм чин бол одоо ингээд мөнгөтэй төгрөгтэй ажил төрөл нь бүгдээрээ ингээд жигдэрсэн те хамгийн гол нь provider хүн байдаг байхгүй юу? Ингээд яхав хоёрдугаар бүлгийнхнийгаа одоо юм эд баялагын шуналтай энэ төр гэж байгаа юм биш. Гэхдээ ингээ эрэгтэй хүн ерөөсөө мундаг байх хэвээр, эмэгтэй хүнийг авч явдаг байх хэвээр, бүх асуудлыг шийдэж өгдөг байх хэрэгтэй. Шуурга ирэхэд те яг ингээ хамгаалагдах нүмерэг эрэгтэй хүн байх хэвээр, тэр нөгөө одоо хүн байх хэвээр гэж боддог ч юм уу. Тийм хандлага байна. Гэхдээ энийг хөзөр жоохон буруу гэдэг байгаа байхгүй юу? Яагаад вэ гэд тэгэхээр хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас хитрхи perfect хүн хайдаг. Ер нь жоохон хүний потенциалд дурлах гэдэг зам байна. Хүний потенциалд дурлын гэдэг чинь яг хайр бол биш гэж одоо ингээд tarot те энергийн одоо яг мэрэгчлэтнүүд ер нь бол миний бодлоор ингээд үзээд байдаг юм шиг санагцсан. Яг хүнийг ингээ хайрлах хэрэгтэй. Алдаатай оноотой байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Эхлээд тэр зүрх сэтгэлд нь татагдаад те дараа нь тэр потенциалын трийг ч юм уу хамтдаа бий болгодог ч юм уу нөгөө хүнд итгэдэг ч юм уу те нөгөө хүндээ чиглүүлдэг ч юм уу ингээ хэрэгтэй байхад дэндүү ийм нэг эрэгтэй хүн юм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг нэг тийм потенциал хараад байдаг. Тэгээ потенциал харахтаа хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө жоохон нэг тийм дуугүй дүмбийсэн те бүх асуудлуудаа ингээд цаанаа нуудаг. Нана ямар ч ингээд асуудалгүй юм шиг байдаг. Хааны зоост ч гэсэндээ сул тал бас байж болно шүү дээ. Хааны зоост биш хэрнээ хааны зоос шиг аашилдаг. Тэр хэрээрээ яах гээд байгааг мэддэхгүй ааш зан гаргаж хүний бүр цаг хугацааг алдаг хүмүүс бол байдаг да. Тэгээ хэлэх гээд байгаа утга санаа нь гэх юм бол за энэ харилцааныхаа төлөө та жоохон тэмцнэ гэж гарч ирж байна. Тэмцэн ч гэж юу аах вэ? Яг ихэндээ гэх юм бол энэ хүнд таны хувьд таалагддаггүй жоохон зан чанарууд байна. За ийм хүнтэй ч би нэг ирээдүй харахгүй дээ. Энэ яг миний дуртай ааш анаашаа хандлага бол биштэй, арга барил биштэй гэж бодогдох ч гэсэндээ заяа. Яг ингээд энэ хүний байгаа байдал таныг эргэлцэхэд жоохон стресстгээд хүргэгч гэсэндээ та энийг ингээд орхичиж болохгүй. Яагаад ч юм зууралдах бүр ёстой гэж гарч ирж байна. Тэгээ энэ болохоор таны нэг сурах ёстой зүйл байгаад байгаа харагдаж байгаа хгүй. Хорвоо ертөнц бол ингэж юм л та. За ингээд хүнийг ерөнтэй амар гаднахаар нь дүгнээд ч юм уу аль эсвэл одоогийн байгаа байдал дээр нь дүгнээд хитрхи ингээд пики байгаад идэг. Хоол голж ялгаж иддэг хүмүүс биш үү те. Хоёрдугаар бүлгийнхэн маань ерөнхийдөө жоохон тийм байгаад идэг. Тэгэж болохгүй. Эм чин ер нь бол ингээд бас өөрийг чи ингээд ганцаараа удаан явхад ч юм уу хайр дурлалын харилцаанууд чи ингээд бүтэхгүй байхад бас нөлөөлөд байна. За тэгээ бүр ингээд хүнийг яг өөрийнхөө хүснээр өөрчлөх гэж оролдож моролддог ч юм уу тийм зан энтер хоёрдугаар бүлгийнхэнд манд байгаа болвол тэрийг чинь яг ингээд засах гэж тэр одоо үе мөчлөгийг чинь дуусгах гэж энэ хүн таны амьдралд орж ирсэн байгаа харагдаж байна. За тэгээд дээрэс нь бүр энэ ингэж гарч ирж байгаа хгүй юу? Ерөнхий эсрэг хүснүүдэд голчдог. Сайн талуудаас нь илүү те болохгүй бүтэхгүй байгаа талуудыг нь илүү төрүүлээд олоод харчдаг. Ялгаатай те за ийм учраас бит хоёр тохирохгүй, ийм учраас бит хоёр болохгүй гэдэг зүйлийг дандаа төрүүлж харж мэдэрдэг байснаас болоод ер нь бол та ингээ ганцаараа бас нэлээд удаан явцсан өнгөрсөнд ер нь хайр сэтгэлийн харилцаан дээр ч нэг тийм сонирхолтой гүнзгий ахицууд өөрчлөлтүүд ер нь байхгүй байгаад нэг юм шин зам ерөөсөө өөрт чинь нэгдэж өгөхгүй байсан байна. Тэгээ ийм шин замыг энэ хүн чинь таны амьдралд нээж өгөх гэж ирсэн. Энэ хүнтэй нийлээд та энэ хүний гараас хатгаад тавихгүй те энэ хүнийг ингээд сонгоод цаашаа алхах юм бол цоо шин жим, цоо шин зам нэгдэнэ. Тэгээ энэ зүйл нь тийм муу зүйл биш айгу сайхан зүйл байх болно гэж хүзэр гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэгээд баатрын илт доошоо харж гарч ирж байгаа. Энэ бол нөгөө юм чинь биш та заяа. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань бол нь штэ нэг болвол ерөөсөө ингээл нэг хүнтэй харилцаж байгаа л өөрсдөө тий хэсэг хугацаанд хичээл зүтгэл энэ төр гаргаж ирснаа болчдөг.
яаж иж байгаа л болчдөг. Амар хайртай байсан ч гэсэндээ ер нь бол нөгөө хүн рүү хичээл зүтгэл гаргахгүй, үйлдэл хийхгүй ингээд зүрх сэтгэлч унтарчдаг гэх юм уу. А хоёрдугаар гэх юм бол хитрхи хурдан шийдвэр заримдаа гаргадаг. Эхэндээ ингээл амар гоё татагдаал ингээл уулзаал уучраал болцоол үерхэд ч юм уу явж ийснаа. Яг л нөгөө түрүүний хэлсэнчлэн нэг юм сул талууд нь ч юм уу тань таалагдахгүй талууд эсрэг хүснээс чинь гараад ирэх юм бол гяс нөгөө үнэ амждаг. Хей за хоёлоо ерөөсө болохгүй маань болий. Чи замаа хөө би өөрийнхөө замыг хөөе гэд ингэчдэг. Амар хатуу бас хоёрдугаар бүлгийнх маань тэрэн дээр ханддаг. Ерөөсөө ингээд өрөвдөх сэтгэл байхгүй нөгөө хүмүүсээ ингээд завчаад амьдралаасаа ингээд хасаа хийчдэг байсан байгаа байхгүй юу. За эн чинь бас токсик зан гинэ. Тэгээд энийг чинь яг өөрчлөгч байгаа. Энэ зүйлээс чинь таныг татаж гаргаж авах гэж байгаа. Тэгээд хоёрын аяг гэхээр одоо ингээд эсрэг хүүснээсээ ялгаатай талуудаа төрүүлж олж харж тэ заавал ингээд өөртөөгөө яг адилхан үзэл бодолтой характертай хүнтэй байх гал тэр хүнийг ингээд хайгаал улам ингээл те refine хийгээд улам л яг хүсэж байгаа хүнээ бүр юм хорвоо ертөнцөөс байж боломгүй төгс хүн болох гэж ингэж хичээгээд идэг. Энэ муу дадал зуршлыг чинь энэ хүн таны амьдралд орж ирснээр өөрчлөгдөж байгаа. Яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхээр тэгэхээр ялгаатай гэхээсээ илүүтэй ялгаатай ч байсан хамаагүй нөгөөнийхөө зан чанар байгаа байдлаас гоё зүйлсийг нь олж харах юм бол та яг хайр дурлалыг бүр ингээд 100% мэдрэх гээд байгаа харагдаж байна. Энэ хүнтэйгээ та айгүй гоё нийцэлтэй байж яг хосууд болж та энэ хүнд зүрх сэтгэлээ өгснөөр нөгөө хүн чинь танд зүрх сэтгэлээ өгж яг хосууд болж хамт байх гэж учирсан байгаа байхгүй юу. Тэрнээсээ гадна бүр ингээ ялгаатай ч байсан гэсэн тэр ялгаатай байдлаас амар гоё сайн талуудыг нь олж харж одоо хүнийг ингээд те сайнтай ч муутай ч бай хайрлж сурах гэж тэгснээр өөрөө ч гэсэндээ та ингээ амар төгс бүр нэг юм хүн байх албагүй та ч гэсэндээ сул талуудтайгаа нөгөө хүндээ ингээ хайрлагдах гэж энэ хүнтэй учирсан байгаа харагдаж байна. Тэгээ Queen of Cups дээшээ харж гарч ирж байна. Энэ хүний тантай учирсан зорилго гэх юм бол таны зүрхэн хүрдэг бүр яг нээх гэж энэ хүн таны амьдралд орж ирсэн. Хатны аяга бол одоо ингээ маш уян зөөлөн бүр ингээд чин сэтгэлээсээ нөгөө хүнээ хайрладаг. Гэхдээ зөвхөн ингээд нөгөө хүндээ өгөөл хайрлагдаад байгаа юм биш. Энэ хүнтэй байснаар та өөрөө хатны аяга болно гэж гарч ирж байгаа. Хатны аяга болно гэж гарч ирж байгаа байхгүй юу? Энэ нь юу гэсэн үг юм бэ гэд тэгэнгүүт та энэ хүнтэй байхдаа яг ингээд 100% эмэгтэй хүн байж болно. Та уйлж болно, унжганаж болно. Би тэрийг чадахгүй байна, энийг чадахгүй байна. Надад тэрийг аваад өг хийгээд өг гэд бүр ингээд үнэхээр ингээд яг эмэгтэй хүн чинь яг үндэ ингээд амар гоё ирэх тэнхэл уян зөөлөн найланхай жоохон бүтлгүй те тийм байх гэж энэ хорвоо дээр ирсэн байхад хоёрдугаар бүлгийнхэн маань бүр нэг юм 9 зоос ерөөсөө л ингээл надад бүх юм байдаг чаддаг надад одоо ингээ өөр хүний хэрэг байхгүй энэ төр гэсэн ийм байдлаас чи энэ хүн таныг гаргаж таны яг ингээ урсаад байгаа тэр зүрх сэтгэлийг чинь нээх гэж ирсэн байгаа даа харагдаж байна. За 10-ын ээлд дээшээ Ten of Swords дээшээ харж гарч ирж байна л да. Гэхдээ энэ 10-ын ээлтийг харахад болохоор ингээл хүмүүс нэг нэгнээ алж хятаад байгаа юм байхгүй. Бүр ингээд нэг юм том гоё хоолны ширээн дээр тэ зөндөө ол ингээд зүсэн бялуунууд хуваацсан. Тэрэн дээрээ сэлмэн зоогдсон. Тэгээ энэ дээр ингээд ямар хөөрхөн юм бэ. Яг нэг юм эрэхтэй тэгээд нэг юм жижигхэн эмхтэй хоёр ингээд зогсцсон. Гоё хоолнд орж байгаа зурагтай байхгүй. Энэ нь одоо юу гэж харагдаж байна вэ гэхээр штэ ерөөсөө ингээд хамт байхаасаа өмнө таач тэр өөрөө туулсан энэ хүнч тусдаа туулсан тэр бүх муу зүйлсээ ингээд ардаа үлдээгээд тэгээ бүх хүнд зүйлс ингээд ард орхигдоод ингээд за шинэ эхлэл ирж шүү бүх зүйл яг ингээд гой болж шүү гэсэн нэг тийм тэмдэглэлт баг баярыг ингээ хамтдаа ухтгаар харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр штэ ер нь та хоёрын өмнөх одоо ингээ тусдаа туулсан хэцүү зүйлс хүмүүст хаягдчихсэн, гологдчихсэн, хүмүүст хуурдчихсэн. Тэгээд бүр хувийн амьдралын асуудлууд хүртэл ингээд эцэслэгдээд хамтдаа яг ийм шууд шинэ эхлэлийг бий болгохоор нэг нэгнийхээ амьдралд орж иржээ. Энэ хүн таны амьдралд орж иржээ. Ер нь хэцүү зүйлсийг чинь дуусгаад таныг нэг юм гаццсан нэгэн хэвэн те хайр дурлалын амьдралд ингээ урагшилж чаддгүй, хойшилж чаддгүй ингээ ганцаараа ерөөсөө нэг газар хүлэгдсэн байсан. Тэр байдлаас чинь энэ хүн таныг татаж гаргаж авч зүрх сэтгэлийг чинь нээх гэж, таныг сайнаар өөрчлөх гэж, муу дадал зуршлуудыг чинь танаас холдуулах гэж энэ хүн ирсэн байгаа харагдаж байна. За ингээд уншлаганд дуслаа, баярлалаа. Нэмэлт дээр болохоор бид нар за энэ хүн тэгвэл тантай яг яагаад учирсан? Энэ хүнд бас тантай учирсан өөр зорилго байгаа. Тэрийг харна. Тэгээ та хоёрын харилцаа ирээдүйд яг нь нийлэх үү гэдгийг харна. Тэгээ та энэ харилцаан дээр одоо яг яаж хандах нь зөв бэ гэдгийг харах болно. Баярлалаа.
За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлах руугаа оръё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань YouTube дээр энэ Lion буюу арслангийн картыг сонгосон байх учиртай. За тэгээд би айгуу гоё шинэ картад тавсан босон байгааг харж байгаа ах. Тэгээд энэ талын хүзүрнүүд болохоор бүгдээрээ ийм эмэгтэй алдартнуудыг бас ингээд зураад дээр нэрийг бичээд хүзрэнд илүү гоё утга санаа өгсөн байт юм байлээ. Тэрийг нь би бас яг мэддэг хүмүүс гарч ирж байгаа юм бол айгуу сайн харж тайлбарлаж байгаа шүү гэдгийг бас хэлэх хүсэлтэй байна. За эхлээд болохоор юм шүү дээ. Энэ бол таны тал, энэ болохоор таны бодож байгаа хүний чинь тал. Энергийн шалгалт болвол явах гэж байна. Ёо, Монголд ихтэй амар хөтөн байна. Тэг ингээд гэр дотроо ээж бүр дараад байгаад байгаа. За эхлээд болохоор та яг энэ бодож байгаа хүнтэйгээ харилцаагаа цаашдаа яах хүсэлтэй байгаа юм бэ? Энэ харилцаан дээр юу н таны зорилго ямар байгаа вэ гэдгийг асууж байгаа. Яг харилцаа холбоогүй бол бас биш, бүр салж малцсан биш. Эсвэргээрээ нэг жоохон тодорхойгүй харилцаанд ороод тэгээд жоохон нөхцөл байдал ээдрээтэй байгаа юм шиг болвол харагдаж байна. Хоёр талаас нь харахад, ялангуяа таны талаас харахад гэх юм уу. Тэгээд 3 дугаар бүлгийнхэнд маань өөрсдөд нь баг энэ хүнээс чинь илүү өөр шинэ харилцаа гэхдээ гарч ирээд байгаа юм шиг байна. Гэхдээ яг 50-50%тэй. За энэ бүлгийг сонсож байгаа яг тал хүмүүсийн хувьд болвол та яг энэ хүнээсээ гадна өөр хүн дээр эргэлздэг болцсон. Ер нь энэ хүнээ сонгох уу аль эсвэл ингээд амар гоё нээлттэйгээр аз жаргалтайгаар өөрний шинэ харилцаа эхлээд байгаа учраас тэр харилцааг сонгох уу гэдэг дээр одоохондоо болвол яг сонголт хийгээгүй энэ хүн дээрээ бас жоохон эргэлзэж байгаа байдалтай байна. Нөгөө хэсэг нь гэх юм бол та энэ хүнийг ер нь айгүй удаан хүлээж байгаа гэж гарч ирж байна. Та хоёр айгүй удаан хугацаанд харилцаатай байсан. Та энэ харилцаанд айгүй удаан хөрөнгө оруулалт хийсэн гэж гарч ирж байна л да. Ер нь нөгөө хүнтэйгээ нийлэх, болж бүтэх, харилцаа урагшлах тэр зөв цагийг хүлээгээд энэ бодож байгаа хүндээ айгүй их тийм боломж олгоод маш их удаан хугацааг өнгөрөөсөн гэж болвол гарч ирж байна. Энэ харилцаан дээр та маш их цаг хугацаа хичээл зүтгэлээ зарцуулж, зориулж ирсэн болвол харагдаад байна. Тэгээд яг нэг энэ уншлагыг одоо яг энэ 3 дугаар бүлгийг сонсож байгаа тал хүмүүсийн хувьд ингэж их удаан цаг хугацаа хичээл зүтгэл зарцуулсан учраас энэ хүнийг ингэж удаан хүлээсэн учраас ер нь бол бит хоёрын харилцаанд айгүй гоё шинэ эхлэл ирэх байхаа. Бит хоёр ингээд нийлээд яг бит хоёрын харилцаа албан ёсоор болоод нөгөө хүн намайг хайрлаад надад зүрх сэтгэлээ өгөөд би ч гэсэндээ нөгөө хүндээ зүрх сэтгэлээ өгөөд нийлэх байхаа гэсэн юм итгэлтэй байгаа. За нөгөө тал буюу нөгөө 50%-ийн хувьд болохоор нь шүү дээ тий. Ер нь бол та бүхний хувьд шинэ харилцаа аль хэзээ эхлээд бас яг яваад байгаа харагдаж байна. Ер нь цоо шинэ харилцаа эхлүүлэх боломж бол танд байгаа. Гэхдээ өөр хүнтэй. Тийм учраас бас яг энэ хүн дээр болохоор одоо яг энэ уншлах дээр гарч ирж байгаа хүн дээр болохоор та өмнө нь маш их цаг хугацаа хичээл зүтгэлээ зарцуулчихсан учраас тавьж явуулах уугүй юу гэдэг дээр жоохон эргэлзээд байгаа энергитэй болвол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ сүүлийн 2 сарын хугацаанд гэх юм уу өнгөрсөн 2 сарын хугацаанаас хоошоо яг одоо та хоёр бол яг ингээд зэрэг энэ тэнцүү биендээ зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа харагдаж байна. Та энэ хүнээс тодорхой хэмжээнд бас яг зүрх сэтгэлээ татаад авах гээд байгаа юм шиг нөгөө хүн чинь бас яг танд өөрөө ингээд тэ араас ч яваа зүрх сэтгэлээ өгöd байгаа юм бас нэг байхгүй. Ер нь бол одоогоор энэ жоохон таарж тохирохгүй байдалтай болвол байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас та энэ хүнийг сонгох уу, яах уу гэдэг дээр өөрөө маш их эргэлзэж байгаа байдалтай байна л да. Хоёрын элд дээр Мария Антуанеттийн хүзэр бол гарч ирсэн байна. Францын хатан хаан байсан. Тэг яа хоёрын элд дээр байгаа юм болоо гэд бас би гайхаж байна л да. Яг маш баян чинэлэг учраас ер нь жоохон шийдвэр энэ төр гаргадгүй те. Та алийг нь өнөөдөр сонгож өмсөх вэ гэхээр наад хоёр даашин за яг нийлүүлээд нэг даашинц болгох. Би яг хоёулангаас нь ингээд жижиг сэжиг бүх юмыг нь авсан тийм гоё дресс өмсмөр байна. Би юусоо сонголт хиймээргүй байна. Та өнөөдөр аль хоолыг нь идэх үү, аль тортыг идэх үү гэл тэгэхэд би сонгомооргүй байна. Бүгдээрнгийн навид гэдэг ч юм иймэрхүү юм ихтэй байсан. Тэгээ тийм болохоор та ер нь бол юу штэ те яг өөртөө хэрэгтэй зөв сонголтыг хийхийг маш их хүсэж байгаа. Тэгээд тэр зөв сонголт нь энэ хүн байх уу, аль эсвэл өөр харилцаа байх уу
гэдэг дээр одоохондоо бол маш их эргэлзэж байна. Тэгээ яг энэ одоо бодож байгаа энэ хүн дээрх таны энерги болвол ер нь цаашид би энэ хүнтэй ингэмээр байна, тэгмээр байна гэсэн юм гарч ирж байгаагаас илүүтэй энэ харилцаан дээр та өөрөө маш их зүйлийг ургуулж бодож байгаа. Ер нь бол энэ хүн таныг ингээ айгүй их эргэлзүүлээд байдаг, маш их олон юм бодоход хүргэдэг, заримдаа бүр ингээ таныг айгүй стресстүүлдэг. Энэ харилцаа энэ бодож байгаа хүн чинь таныг яг ингээд хайр дурлалын амьдралд амар гоё аз жаргалтай урагшлахад жоохон саад болоод чөдөр тушаа болоод идэг юм шиг тийм энерги бол бас гарч ирлээ. Гэхдээ хоёр талаас өөр хүзрүүдээр үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр 10 аяга, энэ дээр бас 10 аяга гарч ирсэн. Ер нь бол та хоёр одоо нийлээд хосууд босон ч бай, болоогүй ч бай, аль хэзээ нэг нэгэндээ бол бүр ингээ үнэхээр хайртай. Та хоёр бол нэг нэгэндээ одоо бүр юм маш хүчтэй гэр бүл гэж хардаг. Нөгөө хүн чинь танд хайртай, та ч энэ хүнд хайртай. Тэгээ энэ бол гэхдээ бүр маш юм дээр үеийн мэдрэмж байгаад харагдаж байна. Аль хэзээ би биндээ маш дотн мэдрэмж өгдөг болоод нэг нэгнийхээ бүх зүйлийг мэддэг болоод хамтдаа сайн муу бүх зүйлийг даваад маш их удчихсан харилцаа бол байгаад харагдаж байна. Гэхдээ шүү дээ, 7-гийн саваа дээшээ харж гарч ирж байна гэд тэгэхээр ер нь бол сүүлийн үед та энэ хүнээс жоохон зайгаа бариад байгаа. Өөрийгөө энэ хүнээс хамгаалаад байгаа энергитэй болвол байна. Яагаад тэгж гинөө гэхээр нөгөө хүн чинь бас өөрөө тань дээр ирээд хаалттай байгаад идэг. Танд яг нээлттэй зүрх сэтгэлээ бас яг илэрхийлж чаддгүй. Нөгөө хүн чинь одоо энэ бодож байгаа хүн чинь нөхцөл байдлыг ингээд хэцүү болгоод идэг. Яагаад ч юм энэ харилцааны төлөө ингээд тэмцээ, зүтгээ, араас нь яваад байнгын хичээх шаардлагатай тал нь ингээд та байгаад идэг юм шиг танд санагддаг. Одоо тэгээ тэрнээсээ бүр ингээд жоохон залхаад жоохон өөрийгөө хамгаалж байгаа байдалтай байна энэ хүнээсээ. Тэгээ ерөнхий таны энергийг харахад болохоор бүр хатны ээлт дэшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? Та бол одоогоор яг энэ харилцаан дээр маш логикл байдлаар хандж байгаа. Яг нөгөө хүндээ амар татагдаад ч юм уу, нөгөө хүндээ айгүй хайрлаад ч юм уу, нөгөө хүндээ айгүй итгэж хүлээгээд байгаа ч юм уу, тиймэрхүү юмнууд бол бас нэг их байхгүй. Эсвэргээрээ ер нь бол та энэ хүн яг ямар хүн юм бэ? Танд яг яаж хандаж ирсэн юм бэ? Гэт бүх зүйлийг ингээд маш логик хатуу ухаанаар болвол ер нь бол харж байна. Энэ харилцаан дээр 3 дугаар бүлгийнхэн маань ерөн сүүлийн үед бол нөгөө хүндээ хүүтэн хүндээ маш реалистик бодтой хандаж байгаа гэж болвол хэлж болохоор байна. За тэгээд таны талд гарч ирсэн Oracle card-ыг харахад болохоор playfulness гинэ. За to recapture romance, allow your inner youthful spirit of fun to shine гинэ. Тэгээ маш хөвгчлөлтөө байдал, тоглоомтой байдал гэдэг ч юм уу тийм карт гарч ирсэн. Тайлбарлах юм бол нь шүү дээ хайр дурлалын одоо юм romantic харилцааг сэргээхийн тулд байна шүү дээ өөрийнхөө юм дотоод маш залуулаг, жоохон хүүхэд шиг тийм одоо спириттэй тийм зан чанараа, тийм сүнслэг байдлаа илүү ил гаргаа гэдэг утгатай хүзэр гарч ирж байна. Гэхдээ энэ болохоор нь шүү дээ яг энэ хүнтэй харилцаан дээр биш магадгүй өөр хүнтэй харилцаан дээр таны нэг юм хөвгчлөлтөө илүү нээлттэй хүсэл тэмүүлэлтээ ааш арын шинжээ илүү нэмэгдэж байгаа байж иж болох юм. Тийм юм байхгүй би яг энэ хүндээ өмнө ч байгаа гэж байгаа нөгөө нэг хэсгийн маань хувьд болвол та яг энэ хүнтэйг ингээ бүх зүйлээр амар хялбар байлгахыг хүсэж байгаа гэх юм уу. Ингээ нэг юм хаалт та хоёрын дунд байгаад идэг. Тэрийг та хоёр юусоо ингээ даваад гарч чаддгүй гэх юм уу та. Тэгэхгүй яг энэ хүнтэй ингээл амар хөөрхөн хүүхэд шиг тоглоом шоглоом хийгээл хамтдаа хөвгчлөлтөл маазраал ийм байхыг бас айгүй хүсэж байгаа юм нээлттэй байдлыг та бол энэ хүнээсээ хүсэж байгаа хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ энэ мэдрэмжээ энэ хүнээсээ авч чадахгүйсаар байгаад өөр хүнээс бас мэдэрч олж эхэлж байгаа бас өөр яг нэг юм хэсэг бүлэг байгаад байгаа бас харагдаж байна. За одоо нөгөө тал юу болоод байна вэ? Таны бодож байгаа хүн чинь тантай харилцаан дээр ямар зорилготой байна гэд харахад болохоор нь шүү дээ. Ер нь бол 10-ын ээлд дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ хүний хувьд тантай харилцаа ингээд дууссан юм шиг санагдаад байгаа. Дууссан гэхээсээ илүүтэй таны бодож байгаа хүн чинь танаас болоод одоогоор зүрх сэтгэл нь маш их шархалсан байгаа гэж гарч ирж байгаа. Энд дээр 3-ын ээлд, энэ дээр 10-ын ээлд дээшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ингээд харилцаа дуусчлаа, барьчлаа гэж бодхоос илүүтэй танд өөрийгөө хаягдчихлаа, орхигдчихлаа. Та энэ хүнийг яг ингээд нэг юм хүүтэнд ингээд орхиод үлдээчлээ дээ гэж энэ хүн бол бодоод байгаа үзүүлэлтээр гарч ирж байна. Гэхдээ шүү дээ энэ хүн бол цаашид харилцааг үргэлжлэнэ гэж боддог. Ер нь өнгөрсөнд ч гэсэндээ та хоёрын дунд шүү дээ энэ хүн танд гомдох,
та хоёрын харилцаа холбоо ингээд бүдгэрхтэй иймэрхүү үеуд ингээ айгүй олон тохиолдчихсан байгаа байхгүй юу. Тэгснээ ингээ буцаас сэргчдэг. Энээс болоод энэ хүн чинь ер нь та хоёрын харилцаа ингээ жинхнээсээ дуусчлаа гэдэгт болвол бас итгэхгүй байгаад байгаа. За ер нь л ингээ одоохондоо намайг тоохгүй байна да, намайг гомдоож байна да, би миний зүрх сэтгэл шархлаад айгүй хэцүү байна да гэж бодож байгаа ч гэсэндээ эргээд та хоёрын харилцаа халуун дулаан болчихно. Эргээд ингээд бүх зүйл айгүй гоё сайхнаар сэргэн гэдэгт энэ хүн бол итгэж байна. Тэгээ таны бодож байгаа хүн чинь сүүлийн үед ингээд нэлээд амьдралын идэвхтэй байгаа гэх юм уу? Ер нь өдөр тутмын амьдралдаа айгүй их анхаарал хандуулж байгаа. Шинэ хүмүүстэй танилцаж, найзалж, нөхөрлөөд, шинэ хобби сонирхолтой болоод амьдралыг ер нь арай илүү гэгээлгээр харах гэж хичээгээд өөрийгөө бас маш их завгүй байлгаж байгаа гэж гарч ирж байна. Ингэж байгаагийн шалтгаан болохоор нь шүү дээ, тэ. Ингээ өөр дээрээ анхаарлаа хандуулад өөрийнхөө амьдралыг бас жоохон өөдөн татаад явахгүй болвол ингээд яг тань дээр төвлөрөөд байх юм бол яагаад ч юм амар юм стресстэй, зүрх сэтгэлийн шархалцсан хүнд мэдрэмжүүдийг энэ хүн авах гээд байгаа гэж бууж ирж байна. Тэгээд энэ хүн бол танд яалтчгүй хайртай, сэтгэлтэй ингээ аль хэзээ бүр ингээ маш гүнзгийрсэн хайр сэтгэлийн харилцаа байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд та хоёр угаасаа маш дотн байдаг. Тэгээд тэрнээс гадна ингээд өөр хүмүүс ч бас байна. Өөр хүмүүс гэхээр яг юу хэлээд байна гэхээр энэ хүний хувьд та ингээд гэр бүл шиг байдаг гэх юм уу? Нэг юм том гэр бүл шиг. Тэр дотроо та хоёр бүр илүү дотно. Нэг нэгнийхээ бүх нууцыг мэддэг, нэг нэгнийхээ бүх сайн муу зүйлсийг мэдэж ойлгож, тэгээд та хамгийн гол нь тэр болгон дээр нь энэ хүнд тусламж дэмжлэг үзүүлж, энэ хүнд яг ийм гэр шиг тийм тав тухтай, аюулгүй, cozy тэ дулаахан мэдрэмж өгдөг гэж энэ хүн бол бодож байна. Тийм болохоор яг таны бодож байгаа юм болохоор ингээ айгүй удаан бас тутагшаана байсан байгаа хгүй, жоохон ганцаараа байхыг илүүд үзээд хэсэг ингээ бусдаас өөрийгөө тусгаарлаад яваад исэн бол одоо тэр байдлаасаа бас гарах гэж айгүй хичээж байна. Ер нь танд хайртай сэтгэлтэй тантай урт хугацааны ирээдүй хараад байгаа учраас цаашид энэ харилцаан дээр илүү их тань руу үйлдэлхий, илүү хичээл зүтгэл гаргая гэж бодож байна. Харилцааны нөхцөл байдал бол аяанда буцаад эргээд сайжирчин бүх юм болчин бүтчин гэж энэ хүн бол бас яг найдаад байгаа энергитэй байна. Тэгээ гурвын илт дээшээ харж гарч ирж байна л да. Ер нь л танд гомдсон. Та энэ хүний зүрх сэтгэлийг ингээ шархлуулсан юм шиг. Магадгүй та хоёрын дундуур ингээ өөр хүн орцсон юм шиг энэ хүн санагдаж байгаа. Гэтэ тэр болгоныг нэг амар хүн дээр хүлээж авахгүй байх гэж хичээж байна. Яагаад вэ гэхээр та хоёр удахгүй уулзсан, удахгүй та хоёрын харилцаа сайжран тэ яг нэг юм гаццсан нөхцөл байдлаас ингээд бит хоёрын харилцаа гарчиндаа удахгүй юу нь уулзсандаа удахгүй бит хоёр одоо ийм амар гоё шин сонирхолтой тэ адал явдалтай зүйлсийг хамтдаа хийндэ гэд ингээд ойрын ирээдүйд тантай харилцаа сайжрна гэдэгт энэ хүн бол итгээд байгаа хүзүүр дээр гарч ирлээ. Эсээ саваа дээшээ харж гарч ирж ийн гэхээр ер нь таньгүйгээр энэ хүн бас айгүй ганцаардж байгаа. Дээрэс нь энэ хүн чинь бас юм хувийнхаа амьдралд яг нэг хэсэг хугацаанд өнгөрсөн 2 сарын хугацаанд ч юм уу нэлээд юм ачаалалтай, стресстэй энэ төр бол байсан байна. Одоо тэгээд тэрнээсээ бас гарахын төлөө айгүй хичээж байгаа. Яагаад тэрнээсээ гарахын төлөө хичээгээд байна вэ гэд тэгэхээр ер нь ингээд өөрөө жоохон ганцаараа зовох хэрэгтэй юм шиг, ганцаараа амар их олон зүйлсийг хандл хийж одоо ингээд давж туулах ёстой юм шиг байгаад тэр хугацаанд таныг болон ойр дотны хүмүүсээ өөрөөсөө түлхсэн нь яг ингээд та хоёрын харилцааг муутахад нөлөөлсөн гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ одоо ч гэсэндээ ер нь жоохон хүнд идрээтэй нөхцөл байдал нь үргэлжилж иж магадгүй. Гэтэ энэ хүн ер нь амьдралыг арай илүү өөдрөгөр хараад өөрийнхөө амьдралыг илүү одоо ингээд хөнгөнөөр хүлээж аваад тий бүх зүйлийг ингээд амар хэцүү дуусахгүй одоо ийм сорилт даваа гэж харахаа болоод ингээ гэгээлэг байх гэж хичээгээд эхлэх юм бол тантай харилцаанд ч энэ ингээ амар хурдан сайн үр нөлөөгөө өгнө гэж бодоод байгаа харагдлаа. Ерөнхий энергийг харахад тэргүй аяга дээшээ харж гарч ирсэн. Таны бодож байгаа хүн бол ялцчгүй өөрт чинь маш их хайртай, сэтгэлтэй, цаашид бол яг 100% итгэлтэйгээр танд зүрх сэтгэлээ өгөөд харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэж бууж ирж байна. За энэ хүний хувьд гарч ирсэн oracle нь болохоор true love гэж байгаа байхгүй. Жинхэнэ хайр, үнэн хайр. За this is the romance of a lifetime. За энэ бол бүр амьдралын одоо юм romantic харилцаа. Нэг насны хайр юм а гэдэг юм товчхон бөгөөд маш тодорхой утгатай карт гарч ирсэн. Энэ нь юу гэж хэлж ийнэ вэ гэхээр энэ хүн бол таныг яг өөрийнхөө үнэн жинхэнэ хайраа гэж боддог. Тантай насан туршийн маш урт хугацааны хайр сэтгэлийн ирээдүг бол хардаг гэж бууж ирлээ. За ордуудын хувьд гэх юм бол яг хинийхэн ч энерги байж иж болно. Гэхдээ таны энерги
таны өөрийн чинь орд айгүй юм хүчтэй агаар мах байд. Ихэр хумах жинлүүрийн ордтой байх боломжтой. Жинлүүрийн ордны сар бас гарч ирж байна. За тэгээд дээрэс нь усны орд хилэнц мэлхий загас болвол гарч ирж байна. За таны бодож байгаа хүн дээр болохоор нэлийн хүчтэй галын нэрэг, арслан хонь нум, за тэгээд охины орд бол маш их хүчтэй гарч ирж байна. За одоо болохоор уншлагынхаа дараагийн хэсэг рүү оръё. За яг та яагаад ийм хүнтэй уулзсан бэ гэдгийг бид нар харах болно тийм. За 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүс бодож буй хүнтэй яагаад учирсан бэ? Амьдралд учирсан зорилго нь юу вэ? Эхлээд унж ирэхдээ бол дээшээ харж гарч ирсэн авчи. Өвчтэй ихрийн орд бас харагдаж байна. Two of Cups гарч ирж байна. За ингэж асуухад болохоор та энэ бодож байгаа хүнтэйгээ яагаад учирсан бэ гэхээр штэ таны бодож байгаа хүний чи орд ихэр хумах жинлүүр заяа тэг нум. За тэгээд нэмээд хилэнц үхэр харслангийн орд бол бас гарч ирж байна. Матрийн орд бас хайлт гарч ирлээ. За та энэ хүнтэй учирсан шалтгаан гэд тэх юм бол штэ тэг. Та хоёр бол нэг нэгэндээ сэтгэлтэй цаашдын ирээдүйд ч нэг нэгнээ хайрлаад бие биендээ яг энэ тэнцүү зүрх сэтгэлээ өгөөд амар гоё аз жаргалтай харилцааг цогтоо үүсгэх тийм потенциал бол байгаа гэж гарч ирж байна. Тэгтээ штэ тэ энэ харилцаа яг хизээ ингээд яг тэр потенциалтай хүрэх юм бэ гэхээр танаас бол бас нэг их шалтгааллахгүй. Таны бодож байгаа хүнээс айгүй их зүйл шалтгаална. Таны энэ бодож байгаа хүн чинь ер нь бол magician energy байгаа байхгүй юу? Ер нь яг юу бодно тэр нь биелчих гээд байдаг. Өөрийнхөө амьдралд зоригтой, идэвхтэй, өөдрөг те хүсэл тэмүүлэлтэй хандаж чадах юм бол энэ хүн одоо ингээд зүгээр аймарлаг мундаг ажиллаад тэгэл цалин орлого нь сайжраад ч юм уу те аль эсвэл гинтийн аз од тохиолдож энэ хүн ингээл амар их хөрөнгө чинээтэй болох ч юм уу тийм биш бүр өөрөө ямар нэгэн зүйлийг эхлүүлээд бүтээгээд удирдаад явах
Одоо бүр ингээд суусан газараас яг шороо хатгаж босдог төрлийн юм энергитэй хүн байгаа байхгүй юу? Ийм потенциал энэ хүнд байгаад байгаа. Тэр потенциал нь яг нээгдэх үед та хоёр амар гоё аз жаргалтай байх боломжтой гинэ. А тэр болтол ер нь яг яагаад ингээд харилцаа тогтворгүй байгаад байна уу гэд тэгэхээр таны бодож байгаа хүн чинь өөрөө ингээд санаа зовох зүйл маш ихтэй байгаад байгаа харагдаж чинь зөвхөн тантай харилцаа биш заяа. Ингээл өөрийнх нь амьдрал, гэр бүл, мөнгө санхүүгийн асуудал гээл дээрэс нь тантай харилцаа ч гэсэндээ нэмэгдээл те тантай харилцаан дээр илүү мундаг хүн байхыг хүсэж байна. Танд маш их олон зүйлийг хийж бүтээж өгөхийг хүсэж байна. Харилцаан дээр хүчтэй тал нь байхыг хүсэж байна. А гэтэл яг тэр потенциалтай энэ хүн хүрээгүй өөрөө яг ингээ өөрөө өөртөө амар амгалан олоод те өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун болж эхэлж чадаагүй байгаа үед бол энэ хүн өөрөө ингээл стресстэй, өөрөө нэг юмд ингээл зовоол шаналаад байгаа. Тэрэндээ ингээд ягаад ч юм таныг татаж оруулах гэдэг, таныг татаж оруулах гэж оролдоогүй байсан ч гэсэндээ та өөрөө энэ хүний асуудалд яг ингээд орооцолтчдаг, энэ хүний өмнөөс ингээд стрессддэг, санаа зовдөг асуудлуудыг шийдэж өгөх гэж хичээдэг те. Иймэрхүү нөхцөл байдалд ингээд байгаад л байх юм байна. А тэгээд бас нэг амар токсик гэж болж өгөхгүй заяа ингээд харилцаа бүр ингээд амар гүнзгийрэл токсик хортой ч гэсэндээ те ядаж би биэндээ ямар гэдгээ мэддэг ийм гүнзгийрдэг те тэгж ч өгөхгүй бас тэр болтол ингээд явах гээд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд энэ харилцааны учирсан зорилго гэх юм бол яг зөв цагтаа л нийлж чадах юм бол яг зөв цагтаа те энэ хүн таныг гээд та энэ хүнийг гэсэн хിവэрэ байх юм бол маш юм хүчтэй. Ер нь бол одоо юм амар алдартай, эд баялгаар дүүрэн нэгнээ ингээд амар сайн сайхан байдлаар хөгжүүлдэг ийм хосууд болох гэж ер нь бол та энэ хүнтэй учирсан гэж болвол гарч ирж байна. Гэхдээ шүү дээ таны энэ хүнтэй учирсан шалтгаан бол энэ хүнийг бэлэн болтол нь та яг хайрлж бас чадах юм бол те ингээ бүх зүйл амар гоё тэнцвэртэй тайван амгалан бүх зүйл ингээ гүйхэн дүлгөн биш ингээ шуургатай давалгаатай тэнцвэргүй ямар нэгэн асуудал ингээл нөгөө хүнд чинь байгаа л энэ хүнийг ингээл хоошин татчихсан ч бай хамаагүй энэ хүнийг та хайрлаад хүлээж чадах юм бол энэ харилцаа ер нь бол эрт орой хизээ нэгэн цагт яг ингээд болж бүтэж шинээр эхлэх одоо ийм зорилго бол байгаад л байгаа юм байна. А гэтэл 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас юм биш 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө энэ хүнээс бас юм тодорхой хэмжээнд зай бариад байдаг гэж гарч ирж байна л да. Та бүхэн бас яг ингээд өөрийгөө энэ хүнээс ингээ хамгаалаад байдаг тал болвол байгаа. Тэгээ энэс болоод та хоёрын харилцаа ингээд нэг юу гэж тайлбарламаар юм бэ айгу тийм эдрээтэй юм бууж ирээд байгаа байхгүй юу? Хит гүнзгийрэхгүй хэрнээ ингээд ерөөсөө бас дотн болж өгч чадахгүй ийм хоёрын хооронд байдалтай бас ер нь яваад л байх юм байна. Тэгээ Wheel of Fortune дээшээ харж гарч ирж байгаа гэхээр ер нь өнгөрсөн болон яг одоо заяа та хоёрын нийлэх цаг бол болоогүй байна гэж хүзэр угаасаа гаргаж ирж байгаа байхгүй юу. Нийлэхгүй байгаад ч юм бүр ингээд цаанаас нь хорвоо ертөнц бүр ингээд нөлөөлөд дундуурч ингээд ороод байгаа гэж гарч ирж байна. Шалтгаан нь юу юм бэ гэд тэгэхээр ер нь та энэ хүний яг үнэхээр л энэ хүнтэй болио бүтээ гэж байгаа бол тийм потенциал байгаа. Гэхдээ хугацаа орно. Тэгээ үнэхээр л энэ хүнтэй та цуг байхыг хүсэж байгаа бол энэ хүнийг та хүлээх хэрэгтэй юм байна. Яагаад гэхээр хатны зоос, зарцын зоос гарч ирсэн. Хатан зарц хоёрын дунд бол маш их ялгаа байгаа. Хүзэр болохоор таныг аль хэзээ хатны зоос болцсон байна. А нөгөө хүнийг чи юм зарцын зоос хэмжээнд яваад байна. Нөгөө хүний чи ингээд нэг ажил амьдрал ч юм уу өөрийгөө олох, амьдралд хөлөө олохыг тэр аялан дөнгөж эхэлж байхад та болохоор ингээд өөрийнхөө зорьсон зүйлстэй эхнээсээ хүртсэн, таны амьдрал тогтвортой болсон. Та яг ингээд урт хугацааны амар гоё аз жаргалтай харилцаанд аль хэзээ бэлэн болцсон байгаа тахад нөгөө хүн чи яг ингээд одоогоор бэлэн болоогүй байгаад байгаа харагдаж байна. Өнгөрсөн болоо одоод бэлэн биш байгаа. Тийм учраас ингээд хүзэр ийм тогтворгүй харилцаанд таныг оруулахыг хорвоо ертөнц таны өвөг дээд сентэрчүүдэд дэмжихгүй байгаад байгаа учраас та хоёр нэг юм зөв таймингаа олохгүй байгаад байна. Тайминг нь угаасаа зөв цаг нь арай болоогүй байгаа гэж бол гарч ирж байна. Яг зөв цаг нь ирэх үед та хоёр нийлж чадах юм бол тэр болтол та бас яг энэ хүнийг хүлээгээд тэ өсөж дэвжихтэн ингээд цаг хугацаа өгөөд энэ хүнийг хараад итгээд байж чадах юм бол яг нийлэх угаасаа тохироо байгаа.
Угаасаа энэ хүн чинь ингээд өөрийнхөө асуудлуудыг даваад өөртөө ихтэй болоод ер нь л амьдралд жоохон ч гэсэндээ амжилт гаргаад нэг сэтгэл санаа нь уужраад ирэх үедээ шууд тань руу үйлдэл хийхээр харагдаж байгаа байхгүй. Тэр үед нь та энэ хүнийг хүлээж авах юм бол та хоёрын харилцаа маш юм амжилттай, аз жаргалтай, маш өндөр потенциалтай харилцаа болох болно л гэж гарч ирж байна. Тэгээ энэ бол ерөөсөө таныг маш их эргэлзүүлдэг хүн байх нэ. Ерөөсөө ингээд энэ хүнтэй бай гэхээр нэг л болж өгөхгүй олон юм бодогдоол тэ сөрөг мэдрэмжүүд танд төрөөл энэ хүн танд хайртай мөгүй юм мэддэхгүй тантай ирээдүй хараад байгаа мөгүй юм мэддэхгүй за тэгээ өөр харилцааг сонгоод явъя гэд тэгэнгүүт энэ хүндээ ингээ хорогдоод идэг нэг юм хэцүү цаг үеийг болвол бас туулна гэж гарч ирж байна. Тэгээ долоогийн саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр энэ хүн өөрийнхөө амьдралд ингээ бууж өгөхгүй тэ өөрийнх нь урд ингээ айгүй асуудлууд байгаад байна л да. Давах хэвээр давнууд байна. Тэрийг давчих юм бол та хажууд нь бас ер нь бол тэ энэ хүн дээр бууж өгөхгүй энэ хүнийг яг ингээд өөрийнхөө асуудлуудыг шийдэл ингээд хүлээгээд цаг хугацаа өгч чадах юм бол хааны ээлд дэшээ харж гарч ирж байгаа. Энэ хүн ч угаасаа яг ингээд амар өөртөө ихтэй болоод өөрийнхөө зорьсон бодсон болгоныг бодит үйл хэрэг ажил болгоод тэ ингээд нэг юм өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээд нийгэмд эзлэх байр суурь гэх юм уу да улам илүү бат болгох өдөр угаасаа ирнэ. Тэр үедээ ингээд яг танд тэ за би ингээд болчлоо. Би зорьсондоо хүрчлээ. Би одоо ингээд чамайг аз жаргалтай байлгаж чадах нэ. Одоо би өөртөө итгэлтэй болж байна. Намайг сонгооч гэд ер нь бол ирэх юм байна. Тэр үед нь та энэ хүнийг хүлээж авах юм бол та хоёрын харилцаа маш өндөр потенциалтай байх болно гэж гаргаж ирж байна. Гэтэ хүзэр бол яг таныг заавал заавал хараад байгаадаа гэж болвол ер нь нэг их шахахгүй байгаа шүү гэдгийг бас 3 дугаар бүлгийнхэн маань анхаараарай. Учирсан шалтгаан гэх юм бол товчхондоо хэлэх юм бол яг зөв цагтаа та хоёр нэгнээ сонгож чадах юм бол зөө тэр зөв цаг нь ирнэ л дээ. Тэр үед та хоёр хоёулаа нэг гэсэн хിവэрэ байх юм бол нийлээд маш аз жаргалтай харилцааг цогтаа бүтээх гэж бий болох гэж маш юм power couple болох гэж учирсан. Тэр болох юу нь ихэнх ажлыг хэн хийх вэ гэд тэгэхээр таны бодож байгаа хүн чинь өөрөө ингээд амьдралдаа хэцүүдийг гаргах хэрэгтэй. Энэ хүн өөрөө хүчрхэг болох хэрэгтэй, өөртөө итгэлтэй болох хэрэгтэй байгаа маань. Тийм болоогүй үедээ угаасаа энэ хүн чинь өөрөө дутуу үнэлээд голоод тэ ингээд өөрийнх нь урд байгаа асуудлууд шаналаад таныг бол аз жаргалтай болгож чадахгүй гэж хүзэр бол гаргаж ирж байна. За ингээд уншлагын дуслаа, баярлаа. Нэмэлтийг авах хүмүүстэр болохоор бид нэр тэнд энэ хүн чинь тантай яг яагаад учирсан юм бэ? Таны бодож байгаа хүний тантай учирсан зорилгыг харах болно. За тэгээд та хоёрын харилцаа ирээдүйд яах вэ? Нийлэх үү, болох уу, бүтэх үү гэдгийг харах болно. Тэгээд одоогоор та энэ харилцаан дээр яг яасан хамгийн зөв юм бэ гэдгийг харах болно.